За мик нээчлээ шүү. За мик нээцээ. За миний юу хэрцэг харагдаж байна. За сайн байцгаана уу хүмүүстээ. За өнөөдөр бид нар өнөөдрийн ээлж давталгаараа бид нар хэлбэлзлийн тухай хичээл орох гэж байна. За тэгээ эхлээд юугаа тавьдсан байна. Гачгаа тавьдсан ингээ байж байна. За хэлбэлзлийг бол механик хэлбэлзлээс эхлэе хэдүүлээ. За эхлээд бид нэг загвар авна. Энэ бүрштэй. Ачаанд бүрсэн дүүжсэн ачаа. За яг энэ бол босоо чиглэлтэй байна. За дараа нь тодорхой L урттай утсанд бэхэлсэн M масстай шаркийг авсан байна. За хэлбэлц хөдөлгөөнүүдийг л харуулж байна. Бүрштэй ачаа маань бол дээшээ доошоо хөдлөнө. Утсанд дүүжсэн бэхэлсэн шарк маань хэвтэй чиглэлд хэлбэлцэн хөдөлж байна. За энэ бол ингээд хэлбэлцлийн хичээлийг судлахад одоо бид нар харуулдаг одоо загвар бий наах нь шүү дээ, тийм ээ. За энийг бид бүгдээ хичээл дээр орцсон байна. За эхлээд бүгдээр яагаад хэлбэлцэл үүсдэг юм бэ гэдгийг одоо энд тайлбарлсан юм слайд байж байна. За одоо энэ удаад бол юу хэлбэлц бүршинд дүүжсэн ачаа маань хэвтэй чиглэлтэй зураад харуулсан байна. За L урттай утсанд дүүжсэн M масстай ачаа маань баруун гар талд харагдаж байна, тийм ээ. За ингээ энэ хоёр загварыг хэдвэр зэрэг аваад үзчих хэрэгтэй байна. За ер нь бид нар тэнцвэр гэдэг ойлголтыг мэднэ шүү дээ, тийм ээ. Тэгээ тэнцвэр дотроо бид нар чинь бас тогтвортой тэнцвэр, тогтворгүй тэнцвэр, ялгаагүй тэнцвэр гэдэг ингээд тэнцвэрүүдийг хардаг шүү дээ, тийм. Тэгэхээр тэнд бид нар нэг юм ойлголт байх хэрэгтэй байдаг. Тогтвортой тэнцвэрийн байрлал буцаах чиглэлтэй хүч гэж, тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ мэддэг учраас би зүгээр ингээд шууд ярьж байгаа наар. За жишээ нь одоо хонхорхоо одоо хэлбэртэй гадар дотор, тийм ээ, жишээ нь одоо аях ч юм уу, тийм ээ. Тэнд бол бид нар юуг тавиад шарк тавьсан байхад бол ёроолдол тогтчих шүү дээ. За тэгээд тэр ёроолд байгаа шаркийг ёроолоос нь өөрөөр хэлбэл тэр дор байгаа тогтож байгаад байр чинь тэнцвэрийн байр байхгүй, тийм ээ. Тэгэхээр тэр тэнцвэрийн байрнаас хазайлах буюу яг одоо тэр ёроолоос нь жоохон дэше хөдлөхөөр буцаад тэнцвэрийнхээ байрлал руу буцаад очдог шүү дээ, тийм ээ. Тэгээд тэнцвэрийн байрандаа жаахан хэлбэлцэж байгаа тэнцвэрийн байрандаа тогтчихдог. За энийг л бид нар одоо тэр тэнцвэрийн байрнаас гарахт нь үүсээд манай биеийг буцааж байранд наваачаад байгаа хүчийг бид нар буцаагч хүч гэж хэлээд байгаа. За энэ бол бид нар тэнцвэрийн нөхцлөөс бид нар ярилцлаа, тийм ээ. За яг энэ нөхцөл чинь буцаад бид нар одоо яригдах хэрэгтэй. За одоо бид нар чинь бүршийг харъя. Нэгдүгээр зурган дээр зүүн гартлын зурган дээр бүршийг x хэмжээгээр сунгахад үүний эсрэг чиглэсэн энэ одоо деформацийг, суналтыг одоо эсэргүүцсэн тийм уян харимхай хүч үүсдэг, тийм ээ. За бага хэлбэлзлийн үед бол бага суналтын үед бол энэ маань гүкэ болж харагддаг. Шилжилттэйгээ пропорционал гэдэг. За тэрийг яг дор бичиж тавьсан байна. Гүкэ болоо бичсэн байна. За тэгээд A хэсэг дээр үл шилжилт баруун тишээ, B хэсэг дээр B маань тэнцвэрийн байрлалд. За C дээр үл зүүн тишээ шилжсэн байна, тийм ээ. За тэгэхээр AC2 бол деформацлагдсан тохиолдол байна, тийм ээ. Деформацлсан тохиолдолд бол хүчний чиглэл тэнцвэрийн байрлал руу чиглэсэн байна, тийм үү? За энийг л бид нар тэр тэнцвэрийнхаа байрлал руу буцаад чиглэсэн учраас бид нар буцаагч хүчээр нэрлэдэг таахгүй, тийм ээ. За тэгээ энэ буцаагч хүчний хэмжээ бол тэр деформацийн хэмжээ бага буюу шилжилт бага байхад тохиолдолд бид нар ингээд уян харимхай хүч гүкэ хөлийг бичсэн байна. За тэгвэл энэ буцаагч хүч гэдэг байж байгаа тохиолдолд тэр биеийг л тэнцвэрийн байрлалын орчим одоо хөдөлгөөн ихнэ шүү дээ, тийм ээ. Өөрөлдөө анхны байрлал руу буцаж очих гээд байна. Аль ч тал руу гарсан буцаагч хүч чиглэлээ өөрсдөө тэр тэнцвэрийн байрлал руу чиглээд тахна шүү дээ. За хоёрдугаар зураг дээр бол яг өнөө бас нэг загвар авсан байна, тийм ээ. За энийг бол математик дүүжин гэдэг. Ягаад математик дүүжин гэж яаныг вэ? Утасны массыг тооцохгүй. Бөмбөг бол их жижигхэн хэмжээтэй. Хоёрдугаарт энэ системийн масс бол бөмбөгөн дээр төвлөрсөн. За гуравдугаарт бол тэр юу утас бэхэлсэн цэгтвэл үрэлтийг тооцохгүй байж болох юм, тийм ээ. Тооцохгүй гэж загварчилж авсан юм байна. За ингээд энэ бие маань бол
одоо хазайлгаа тавихад бол хүндийн хүчний хоёр байгуулагчийг бид нар зурцсан байгаа харагдаж байна. За косинус альфа гэдэг байгуулагч нь л утасны татах хүчийг л үүсгэн тийм ээ. Ингээд өөрөөр хэлбэл энэ утасны дагуу хөдлөхгүй л гэсэн үг байна шүү дээ. За харин mg синус альфа нь яг анхны нөгөө бидний тэр тэнцвэрийн байр буюу математик дүүжин яг одоо анх хөдөлгөөнгүй байх үеийнхаа байрал руу mg синус альфа чиглэсэн байна. Нөгөө тал руу бас яг энэ хүчүүд дахиад өнцгөн солигдод ороод байна шүү. Тэгэхээр бас энэ буцаах хүч байна. За ингээд буцаах хүчийг бид нар буцаах хүч бол mg синус альфа гэдэг байгуулагч юм байна шүү. За ингээд буцаах хүчээ бид нар бичлээ. За түрүү харж байхад хасах тэмдэг байсан. Одоо ч бас хасах тэмдэг байна тийм ээ. Хасах тэмдэг нь бол анхны байрлалаас одоо холдох тусам бол яг энэ лүү буцаад чиглэж идэв шүү гэсэн утгаар бол энэ хасах тэмдэг авчих хэрэгтэй байна. За ингээд синус за энэ бол бас нөгөө талаас би түрүү тэр бүршин дээр бол суналтыг их бага аваарай деформацийн хэмжээ бага шүү. Тэгэхээр гүкийн хуулийг ийм хэлбэртэй бичнэ. Өөрөөр хэлбэл гүкийн хуулийг бичиж байгаа энэ тохиолдолд бол деформац буюу шилжилтийн хэмжээ нь тэр гадны хүчний эсрэг харагдаж байна тийм ээ. Одоо юу деформацийн хэмжээ бол гадны хүч маань бол шилжилтэндээ пропорционал бичигдээд байна тийм үү? Буцаах хүч маань өөрөө шилжилтэндээ пропорционал бичигдээд байна шүү дээ. Яг ийм байдалтайгаар бид нар бас хүндийн хүчийг ингэж бичиж болох нь. За тэр задаргааг нь хэлсэн байна. За синус үнцэг бол их бага учраас синус үнцгийг төөтгөөр сольж болно. Эсвэл зүгээр синус төөтгөөр шууд бид нар x хэмжигдэнэ. Тэр s-с авч үзэж байгаад нумаар өтсөн ч болно. Төөтгөө гэж үнцгийг нумаар өтсөн ч болно. Эсвэл зүгээр тангенс руу оруулж байгаад 2 катын харьцааг бичсэн ч болно. Эсвэл зүгээр гифтнүүзээ хэрэглээд L урттай гифтнүүз гэдгээр бичсэн ч болно. За энэ дэр бол L урттай гифтнүүз ч гэчээд байна тийм ээ. За энд өөрөөр хэлбэл x-ийн хувь L гэдэг бол синус төөттэйг л илэрхийлж байгаа шүү гэдгийг анхааралтай байна. Синус төөттэй бол x-ийн хувь L. За энэ бол маш бага хэмжигдэхүүн төөттэй үнцэг өөрөө маш бага хэмжигдэх учраас бидний бичиж байгаа хэмжигдэхүүнүүд ойролцоогоор хүчинтэй шүү тийм ээ. Ойролцоогоор хүчинтэй. Тэрээс хүүхдүүд хараад за энд нэг тийм юу байна хэмжээ чинь арай өөр байна гэдэргээд ийм хүн яриад байх хэрэгтэй тийм үү. Тэгэхээр хэлж байгаа юм бол маш бага учраас тэр нумын хэмжээг дахиад тэр яг хөндлөн байгаа шилжилтийн хэмжээтэй ойролцоогоор тэнцүү гэж авсан байна. За ойролцоо гэдэг бичгэл нь харагдаад байна шүү дээ тийм ээ. За ингээд энд нэг юм дахиад нэг хэлээ. За ингээд бас ингээд харж яхад бол тэр тэгшгэлийг хардаа mg явах нь l гэдэг юм коэффициент гарч ирээд тэгээд бас л нөгөө шилжилттэйгээ пропорционал байна. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо буцаагч хүч гэдэг маань ингээд шилжилттэйгээ пропорционал байдаг энэ хоёр жишээн дээр бид нар авчлаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол одоо ийм шилжилтэндээ буюу деформацнда шууд хамааралтай. Тэгээд тэнцвэрийн байрлууч гэсэн ийм буцаагч хүч үйлчилж байгаа тохиолдолд саяны бидний хэлдэг одоо хэлбэл цөдлөгөө үүсэх болох гэж шүү дээ. Өөрөөр хэлбэл хуучин байранд авчих гэдэг байгаа учраас тийм ээ. За ингээд бидний нэг мэддэг зүйл бол одоо бид 12 дугаар ангийн хүүхдүүд учраас уламжлал дифференциал гэдэг хичээл үзсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар хичээлээ мэдж байгаа шилжилтээс нэг удаа хугацаагаар уламжлал авах юм бол хурд, 2 удаа хугацаагаар уламжлал авах юм бол хурдтал байдаг тийм ээ. За ингээд бид нар тэгшгэлээ биччихье. За би энэ уламжлалыг бол та нарын бичдгээр яг нэшлийг тавьсан биз 2 удаа уламжлал авсан гэдэг. За энд нэг тэмдэглүүд харагдаад байна тийм ээ. Юун дээр. Түрүүл юуны урд бол за энэ зөвхөн хурдлаглаа бичсэн байж. Тийм учраас тэгштгэлийн зүүн гар талд байгаа m массыг масст нь хувааж өгөх хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэгвэл баруун гар талд зүүн гар талд чинь зөвхөн хурдгал гарчихна. Зүүн гар талд байгаа хэмжигдэхүүн бол тэр урдлын коэффициент бол масстаа хуваагдана. Тэгээд зүүн гар талд баруун талд байгаа тэр пропорционал шилжилттэй пропорционал гишүүнийг хэдүүлээ зүүн гар талтай гаргачих. За ингэвэл нэмэх тэмдэгтэй болно. За тэгээ хоёр тэгшгэлд байгаа хоёуланд нь байгаа тэр коэффициентийг ерөнхийд нь орлуулад омега 0-ын квадрат гэж тавьчихдаг тийм ээ. За омега 0-ын квадрат бол хоёр загвар дээр өөр байгаа шүү дээ тийм омега 0-ын квадрат. За дор математик дүүжин бүршин дүүжин дээр бичиж тавьсан байна тийм. За тэгээд тэр ард доод тал бол тэгээд хэлсэн саяны миний хэлж байгаа давтаж байгаа. Дээдлийн тэгшгэлийг би дахиад нэг анхааруулаад байна. За энэ бол 2 дугаар эрен бие уламжил автсан энэ тэгшгэл гэдэг юм байна шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо яг зарим сургууль бодож гин үү бас нийтээр бодохгүй байх уу гэдгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол энэ бол дифференциал тэгшгэл. Уламжилттай бол дифференциал тэгшгэл гэдээ ойлгох хэрэгтэй. За тэгээ 2 дугаар эрен бие уламжил автсан байна. Тэр хоёр ичдих зураас харагдаад байна шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлбэл бид нар энийг мэднэ шүү дээ.
шилжтээс 2 удаа уламжлалсан хурдтгал түрүүний хурдтгалыг чинь тэнд бичиж байгаа юм дээр. Тэгээ омег 0 квадратууд өмнөх коэффициентээ ингээд тэр дор байгаа математик дүүжин бүршин дүүжин гэдэг тавчлаа бичсэн байгаа юм аахгүй. За ингээд ийм тэгшгэлтэй таарах юм бол тийм ээ. Энэ бол ер нь ерөнхийдөө хэлбэлцлийг л харуулдаг тэгшгэл тийм ээ. За хэлбэлцлийг л харуулдаг тэгшгэл байх нь шүү дээ. Ийм л тэгшгэл тааруул. За уламж бол хугацаанаас авсан уламж шүү гэдгийг анхаараарай. За тэгэхээр яг би урьдчилан хэлж байл л да тийм ээ. X үл бид нар юу юм бэ гэхээр юу ч байж болно тийм ээ. X хэмжигдэхгүй бол юу ч X гэдэг чинь үл мэдэгдэх гэсэн үг шүү дээ. Юу ч байж болно юм. За жишээ нь шилжилт байж болно, хурд байж болно, хурдтгал байж болно. Одоо яг бидний механик гэдэг тийм ээ. За тэгээд цэглэгаан соронзон дээр аваад бол цэник байж болно, гүйдэл байж болно, хүчтэл байж болно гэл ингээд тийм ээ. За тэгээд долгионууд дээр болох юм бол даралт байж болно, шилжилт байж болно гэл дуун дээр үл ингээд орж ирэх гэнэ шүү дээ хэмжигдэхгүй. За ингээд тэр бид цаашдаа ярих учраас түр орчихъя. За математик дүүжингийн хувьд омега 0-ыг бид тэргүүрээ тэмдэглэсэн шүү гэж сануулсан байна. За тэгээ үетэй холбоё. За үетэй холбочих. За тэгээ үетэй холбохдоо бид нар бас яг хуу дахиад нэг хэдүүлээ шинэ хэлбэлц хөдөлгөөнийхөө нэг тодорхойлтыг хэлээд хэлдэг тийм ээ. Тодорхойлт нь юу гэхээр манай хүүхдүүд бол хэлбэлц хөдөлгөөн гэж юу вэ гэхээр давтагдах гэж хэлдэг. Тэгэхээр давтагдах мөн. За гэхдээ нэг зүйл байна. Давтагдах нь яг тодорхой хугацаанд давтагдчих хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэрнээс биш одоо янз бүрийн өөр хугацаанд давтагдаад байгаа юмыг бол хэлбэлц хөдөлгөөнч хэлэхгүй нэ. Яг тодорхой гэж тийм ээ. Тодорхой. Тэгэхээр тэр одоо тэр процесс нэг бүтэн давтагдах тэр хугацааг л үе гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр үевэл одоо омега 0 буюу тэр өнцөг хурдтайгаа бол холбогддог томьёог бол одоо энэ бичсэн байна тийм ээ. За тэгээ энэ дээр бол би математик дүүжингийн үеийг бичсэн байна. За тэгээ математик дүүжингийн үеийг бид нар харж яхад байна шүү дээ. Зөвхөн тэр утасны уртаас хамаарч шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр ямар маастай бие эднэр холбогдсон бас үл хамаарч юм тийм ээ. За гэхдээ яг энэ үл нэг зүйл анхаарахад бид нар анх тэгштгэлийн бичгтээ тэр деформацийн хэмжээг үл бага гэж авсан учраас тэр ойролцоод нөлөөлөд байгаа шүү тийм ээ. Тийм учраас энэ масс бол орж ирэхгүй болж шүү дээ тийм ээ. За бүрсэн дүүжин дээр яг ингээд дуурайгаад бичсэн. Гэтэл тэнд бол K квах M гэдэг нь омега 0 квадраттай тэнцсэн учраас үе маань масс өөрөөр хэлбэл ачааны масс тэгээд бүршний хат гэж хэмжигдэнтэй холбогдож байгаа томыг харагдаж шүү дээ. За энэ томыг бол бид нэр сургуультай бол зөндөө үзсэн байгаа тийм ээ. Хангалттай үзсэн байгаа. Гэхдээ энэ бол гол томьёонууд. Одоо бид нар одоо хэлбэлзийн асуултууд одоо хэдэн онооч байдгийг нэг юм уу 2 оноо авах одоо бодлогууд дээр бол дандаа энэ томьёонуудыг л одоо солиол хэрэглэх нь шүү дээ тийм ээ. За тэгээ энэ тэр өсгөнүүд чинь хэмжигдэхүүнүүд чинь одоо ботхайхаа зураасны хаана вэ? Дээр доор байна уу? Бас язгуур гэд нэг юм байна тийм ээ. Энэ дээр л одоо их л анхааралтай л байж хийхэд одоо оноо авахгүй байна гэж юм байхгүй шүү дээ тийм ээ. Боломж юм. Тэгэхээр өгүүлбэрээ сайн уншаа, сайн харах шаардлага байдаг юм да. За би ингээд ерөнхийдөө яэшд орж исэн асуултуудаас ингээд сонгоод бас аваад ингээд хариулсан. За тэгээд хэдүүлээ эндээс чинь харъя л да. Бүршин дүүжингийн хэлбэлц юу гэж шүү дээ. Тэгэхээр бүршин дүүжин гэдэг яг энэ дээр бичигдсэн байна. Тойрог давтамж байна тийм ээ. Тэгээ бүршний хатаас хэрхэн хамаарах вэ гэдэг юм өгүүлбэр байна шүү дээ. Ийм өгүүлбэр ингээд ороод ирэхэд та нарт бол мэдээж энийг бичиж өгөхгүй л байх л да тийм ээ. Тэгэхээр тэр үе тойрог давтамж хоёрыг чинь илэрхийлүүд нь бидний нүдэнд харагдаж байх шүү дээ. За жишээ нь Т үлвчээ тавьдсан байна шүү дээ. Гэтэл Т чинь өөрөө омега 0-д уруу учраас Т-д яригдсан зүйлийн урууг л бид нар одоо хэлэх хэрэгтэй байна шүү дээ. За жишээ нь хэлбэлзийн үеийн квадрат нь тойрог давтамжийн бүршний хатаас яаж хамаарах вэ гэж те К-гаас яаж хамаарах. Тэгэхээр одоо би энэ хавь заах гэдэг юм л да те К үе хоёрыг л одоо ямар ч нэг толбоч тийм ээ. Гэтэл К-га бас омега квадраттай холбогдсон байна шүү дээ. Жишээ нь одоо үеэс хэлбэлзийн үе нь тойрог давтамж чинь бүршний хатаас хэрхэн хамаарах вэ гэвэл тийм энэ хамаарлыг хэлчихнэ. Өөрөөр хэлбэл бүршний хат тойрог давтамжийн квадраттай шууд хамааралтай. Энд хэлэх юм бол бүршний хат үеийн квадрат хоёр уруу хамааралтай гэдэг томьёоноос ч харагдаад байна шүү. Тийм ээ. Тэгэхээр ийм өгүүлбэр одоо бид нар хайх юм байна тийм ээ. За квадраттай хэлбэлзийн үеийн квадраттай уруу тойрог давтамжийн квадраттай шууд хамаарна гэдэг нэг C өгүүлбэр байх шүү дээ тийм. За энэ өгүүлбэр их сайхан тохирч байна. Тэгээд томьёогоо сайхан мэдчихэхэд бол ингээ асуултанд хариулахад хялбархан байдаг байна шүү дээ тийм ээ. За
За дараа нь одоо бүгдээрээ нөгөө дээр бичсэн 2 удаагийн уламжил авсан юу функцтэй тэгшгэлээ дифференциал тэгшил гэдэг байгаа шүү дээ. Тэрнийхээ шийдийг харъя. Тэгэхээр тэн дээр байгаа шүү дээ. 2 удаа уламжил аваад тэгээ буцаад дахиад өөрөө байж байгаа ш тэр функцийг нэмэхэд тэг гарна гэдэг чинь 2 удаа уламжлахад яг өөрөө буцаж гарна. Гэхдээ эсрэг тэмдэгтэй гарна гэсэн үг байхгүй тийм. Тэгэхээр өөрөөс нь 2 удаа авахад функцээс 2 удаа авахад өөрөө гараад идэг. Гэхдээ сөрөг тэмдэгтэй гардаг функц тригонометрийн 2 функц л байгаа синус косинус 2. За энийг синус косинус гэж хоёрыг бичсэн байна. Аль нь ч байж болно гэдэг. За тэгэхээр та нар аль нь ч байж болох юм бол бас хариу чинь тэгээд энэ хоёр чинь хоёулаа фазаараа зөрдөг чи хариу яах юм бэ гэдэг асуулт. Тэгэхээр энийг бол бодлогын нөхцлөөсөө харна тийм ээ. За бид нар энэ бодлогын нөхцлөөсөө гэж хагаад дараа тэр юм энэ ямар нөхцөл байна гэдгийг бас харагдах байх. За ингээд тэгшлийн шийдийг бол 1-р игнэд бичихтэй бол өнцөг хурд буюу тойрог давтамжаар нь бичсэн байна. За энэ хэлбэр бол байдаг хэлбэр тийм ээ. Ер нь номон дээр л ингээ энэ хэлбэрээр байж идэг. За гэтэл одоо бидний Ешийн бодлогууд дээр ихэнх тохиолдолд үеуд өгсөн байж учраас нөгөө түрүүний тойрог давтамж үеийнхээ холбооны тэгштгэл нь хоёр дахь игнэд байж байна тийм ээ. За энэ их ашигтай бичихэл шүү. Энэ их аятайхан бодлого бодоход зүгээр идэг. Хүүхдүүд бол жишээ нь 1-р игнэний бодлогын юуг шийдэж цэжилтсэн хүүхдүүд бол ингэж омегаар бичиж байгаа дараа нь дахиад тусад нэг үйлдэл хийгээд тэгээ олдог гэж болно тийм. Тэр үл байж болно шүү дээ. Тэр үл буруудах юм байна. Зүгээр энэ хоёр дахь игнэгийг ингэ шууд бичсэн тохиолдолд бол зүгээр энэ дээрээ орлуулад хариу гараад ирнэ. Энэ бол нэг хугацааны юм байгаа. За гэхдээ энэ хоёрын хооронд бол нэг айхтар хугацааны одоо хохироотой хугацаа байхгүй учраас одоо өөрөө сурснараа л өөрсдөө бодоо явах хэрэгтэй тийм. За хоёрдугаар омега 0 дээр ингээд хүнд юусны уртгал L2-ыг тавьдаг ч юм уу эсвэл хат масс 2-ыг ингээд тавьсан тохиолдолд өөрөөр хэлбэл манай систем маань юу вэ? Математик дүүжин үү? Пүршүү гэдгээс одоо хамаарат нэг тэгшгэлийг юм ил хэлбэртэй бичгэнэ шүү дээ тийм ээ. Тэр дээд 1 2 бол зүгээр ерөнхий хэлбэр чи. Ерөнхий ямар ч хэлбэстэй өөр тохирно. Доод хоёр дээр бол зүүн гартлынх нь математик дүүжингээр бичиж байна. Баруун гартлынх нь пүршин дүүжингээр бичиж байна гэдэг юм харагдаж байна шүү дээ тийм ээ. За тэгээд энэ дээр яг юунуудаа хэдүүлээ нэг нэрнүүдээ нэг давтаах тийм ээ. Энэ тэгшгэлд орж байгаа параметруудыг нэрлэлчих тийм ээ. Хувьсагчтай. За x0 бол далайц. Тэгээд далайц гэдэг бол нөгөө шилжилтийн хамгийн их утга шүү дээ тийм ээ. Эндээс харагдаж байхад синус чи хамгийн ихтэй нэгийг авна. Тэгэхээр x0 гэдэг чинь. За омег нь бол тойрог давтамж юм тийм ээ. Тойрог давтамж. Тэгээд тойрог давтамжийн утгыг хэлэх юм бол 2p секундэд хэд хэлбэлцэж байна. За тэгэхээр бид тэр дор очиод нэг давтамжны тухай нэг хэлчихье. Энэ тэр бидний одоо номон дээр new үсэг байна тийм ээ. За зарим номон дээр f үсэг гэж магадгүй ш. Энэ давтамж бол 1 секундэд хичнээн удаа хэлбэлцэж байна гэдэг тоо байх нь шүү дээ тийм ээ. За тэгвэл тойрог давтамж бол 2p секундэд. Тоогоор ярих юм бол 628 секундэд хэдэн удаа давтах хөдөлгөөний хийж байна л гэсэн давтамж авах нь шүү дээ. Тэр доотлын давтамж бол 1 секунд их. Энэ хоёрын ялгаа тэнд байгаа юм. За синус. За би энэ дөрөв синусыг өчтсөн байна. Косинус бол одоо өчгдсэнгүй тийм ээ. Синус косинус функцийн ард талын энэ хувьсгчийн одоо хаалт байгаа хаалтан дотор байгаа энэ хэмжигдэх хүнийг тэр хаалтан дотор байгаа эсвэл дор илэрхийлэх гэдэг шүү дээ. Синус косинусын дор илэрхийлж ярьдаг тийм. Энийг тэр чигээр фаз гэж нэрлэв. Хэлбэлзлийн фаз. За фи гэдэг нь бол анхны фаз байна тийм ээ. За үеийг олдог томьёог бол энэ бичээд өгсөн байна тийм. Үеийг олдог томьёог байдаг том шүү дээ тийм ээ. За энийг бид бодлоготой явчихдаг. За түрүүнээс хойш бичээд байгаа бид нар хэлбэлц хөдөлгөөн гэдэг бол заавал одоо давтагдчих л байвал тодорхой хугацаанд давтагдчихийвэл гэдэгсэн ч тийм ээ. За тэгэхээр бид нар хэлж одоо гармоник хэлбэлзэл гэдэг дээр танилцъя тийм ээ. Тэгэхээр бид нар саяны тэр их гоё тэгштгэл бичигдсэн байсан шүү дээ. Бид нар анх нь 2-р эмбийн уламжлалтай тэгштгэл байгаа шүү дээ. Энэ тэгштгэлийн шийдвэр косинус синус л гэдэг тийм ээ. Тэгэхээр ийм косинус синус гэдэг одоо ийм сайхан одоо графикын зурчаад байж зүүн гартал тийм ээ. Энийг бол гармоник хэлбэлзэл. Тэгэхээр гармоник гэж ярьсан тохиолдолд та нар функц бол косинус синусийн хуулиар өршөлтч юм байна гэдэг ойлгож байна шүү тийм ээ. За бид нар бол мэднэ. Олон юм мэдж байгаа тийм ээ. За жишээ нь энэ дээр бол x-ийг бид нар хугацаанаас хамааруулж зурцсан байна тийм ээ. За мэдээж бодит амьдрал дээр хугацааны тэнхлэг байхгүй л. Гэхдээ бид нар нөгөө ямар хугацааны дараа давтагдалт яваад байна гэдгийг одоо хүнд нүдээр харуулахын тулд ингэж хугацааны тэнхлэг тавьж зурдаг юм биш санаа нь тийм ээ.
Тэгээ ийм юм сая ядгаж харах хэрэгтэй. Яг бод амьдрал дээр хугацааны тэнхлэг гэж байхгүй. Тэгэхээр бид нар кинематик гэдэр дээр бол хугацааны тэнхлэг зурчаад зурдаг чинь биднэрт нөгөө физик утгын геометри талаас нь тайлбарлаад эсвэл бид нар бодлогыг бодохоос геометри талаас нь бодоход хурдан бодогддог бодлогуудыг харуулах гэж гоё юм үзүүлдэг байх нь шүү дээ, графикаар үзүүлдэг. За тэгэхээр юу нэ графикууд бол харагдаж байна тийм ээ. Косинус өнгөцөл хамгийн ихнээсээ эхэлнэ. Синус өнгөцөл тэгээс эхэлнэ гэдэг энэ зураг бол бидний баг мэддэг зураг байна тийм ээ. За ингээд хэдүүлээ одоо хэлбэлцийнхаа зургийг зурцсан хугацааных нь графикийг зураад үтцсэн юм чи хэдүүлээ нэгэн даалгавар хийгээд үзье. За жишээ нь ингээ 3 биеийн хэлбэлцлийг харуулсан байна. Зүгээр би гэхдээ яг одоо өгүүлбэрийн даалгаврыг уншихгүй хэдүүлээ урьдчилаад ярьчих. Урьдчилаад ярьсан тохиолдолд даалгавар чинь яг тэнд дотор байж байгаа хариулт явж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар би зүгээр ингээд бодлогоо хараад ингээд тайлбарлах гэдэг л да таад тийм. Жишээ нь одоо энэ улаан өнгөөр зурсан байгаа хэлбэлцэлвэл тийм ээ. За одоо бүтэн нэг хэлбэлцэл гэдэг нь яг энэ тэг цэгээс гараад дахиад тэг цэгийг дайраад нөгөө талынхаа далайцтай хүрээд буцаа байран дээрхийг бүтэн нэг хэлбэлцэл гин шүү дээ. За энийг би та нарыг бүгдийг мэдж байгаа гэж ойлгож байгаа. Буцаад байрандаа ирэх гэдэг өгүүлбэр анхааралтай байх хэрэгтэй. Буцаад байрандаа ирэхэд та нэг үеийнх нь турш дээр авчиж тавьчих болохгүй. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнөө бүтэн давтна. Тэгээ та нар хэрэг буцаж ирэх гээд энийг хоёр салгачих юм бол хөдөлгөөн ч бүтэн давтагдахгүй байгаа байхгүй. Нэг нь зөвхөн дээд хагас автгаад явж чинь нөгөөх нь доодын хагас автгаад явж чинь. Энэ зурган дээр харах. Эерэг тал руу нэг нь явж чинь нөгөөх нь сөрөг тал руу явж чинь. Тэгэхээр би сая хэлээд нь шүү дээ. Хөдөлгөөнөө бүтэн давтна гэж тийм ээ. Тэгэхээр бүтэн давтна гэдэг бол одоо энэ энд таарчих хэвээр тийм үү. За тэгээ ингээ харж байгаад улаанаар зурцсан хэлбэлцэл бидний авсан. Одоо манай график бол 4 секундын турш ажилласан юм байна л тийм ээ. Энэ дотор 2 удаа бүтэн хэлбэлцэл амжиж. За цэнхэр нь болохоор бас л 2 удаа хэлбэлцэл амжижсан байна. Хар нь болохоор 1 2 3 4 удаа хэлбэлцэл амжижсан байна. Тэгэхээр бид нар энэ ярианаас бид нар юу хийж болох вэ гэхээр 1 секундэд хэлбэлцсэн тоогоо бид нар давтамж хийж авах юм. Одоо энэ 4 секунд байсан учраас бид нар боломж болчиход байна тийм ээ. Гэхдээ 1 секундын олохын тулд сая хэлбэлцсэн тоогоо ингээд хуваагаад иж болно шүү дээ. Жишээ нь одоо улаан дээр бол бүтэн 2 удаа хэлбэлцсэн. Гэхдээ 4 секунд зарцуулсан. Тэгэхээр 2-ыг 4-т бахаар 0.5 секунд гэдэг бол үе нь болж таарна тийм ээ. За ингээд за нэг иймэрхүү маяг. За тэгээд одоо харъя хэдүүлээ. Юу бишээ нийт хугацаа чинь тий нэг удаа хэлбэлцэх хугацаа гэхээр 4-ийг 2 дуу шуушлаар бид 4-ийг хэдэн удаа хэлбэлцэх гэдэг тоондоо байна. Нэг удаа хэлбэлцсэн. Давтамж нь энэ эсрэг байхгүй тийм ээ. Давтамж нь 0.5 гэдэг чинь секундэд талал хөдөлгөөнөө тал хийж ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ингээ өгнүүдээ сайхан яадаг хэрэгтэй. Үе нь 2 секундчтэй гэж хэлвэл нэг бүтэн хэлбэлцэхдээ 2 секунд зарцуулсан юм байна. Давтамж нь 0.5 штэй гэж хэлж ивэл юу гэсэн үг вэ? 1 секундэд хагас хөдөлгөөнийхөө хагасыг хийж чадсан байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бүтэндээ бол 2 секунд зарцуулчихна гэсэн үг. Яг зурган дээр харагдаж байна. За тэгээд эндээс үл юм. За далайц гэж бас юм байдаг тийм. Тэнцвэрийн байрнаас хамгийн хазаах цай. Тэгэхээр нэг дээр бол одоо энэ далайцын зурган дээр харагдвал 4 нэгжээр зурагдсан байна. 2 дугаар хэлбэлцэл 2 нэгж байж байна. За хар өнгөтэй 3 дугаар хэлбэлцэл бол 2 нэгж байж байна та тийм. За ингээд 1-р хөдөлгөөний тэгшгэлийг бичсэн гэж хэдүүл ингээд шалгах чи хэдүүл. За 1-р хөдөлгөөний тэгшгэлийг бичнэ гэж далайцаа биччихнэ. Улаан өнгөтэй шүү. Тэгэхээр далайц бол 4 гэдэг нь харагдаж байна. За энэ график бол синус косинус одоо бидний нөгөө сонгох гээд байгаа байхгүй. Сая би хэлсэн шүү дээ. Шийдвэр синус хийж болно, косинус хийж болно. Яг график харсан чинь анхны нөхцөл нь ердөө л шилжилт байхгүйсэн юм шүү дээ. Тэгэхээр бид нар яг ийм анхны фазыг байхгүй синусийн тэгшгэлийг тригонометрийн тэгшгэлийг бичих юм бол ингээд фазын бичээд тэгээд синус косинус гэдэг асуудал байна. За тэгээд одоо бид нар интеграл эднэргээд авчихт бол анхны нөхцлөөр бас нэг олон тэгшгэлүүдээс ялгаж авчихсан шүү дээ. За тэрэн шиг бид нар одоо захын нөхцлөө ашиглаад одоо анхны нөхцлөө ашиглаад энэ функцийнхаа синус косинус гэдгийг сонгож авах гэдэг шүү дээ. За синус косинус гэдэг чинь одоо би хэлж штэ. За анхны нөхцөлийг сонгож явна гэж тийм. Тэгэхээр анхны нөхцөл гэдэг нь олон юм байна тийм. Анх хаана байж исэн? Анх ямар хурдтай хөдөлж исэн тийм ээ? Гэсэн маягийн анхны нөхцөл бас байж болно. За энэ дээр үл яг бид нар зураг координат харж байгаа учраас шууд координатаараа л харчих. Тэгэхээр координат бол 0 байх хэрэгтэй. Тэгэхээр
аргумент нь 0 байх үед 0 гэдэг функцэн синус нь бол таарна шүү тийм ээ. Тэгэхээр ингэ бичиж чинь. За одоо бид нар хамгийн гол нь омега 0 гэдэг юм хэрэгтэй байхгүй юу? Омега 0 хэрэгтэй. Тэгэхээр омега 0-ыг яаж омега 0 t гэж бичих хэрэгтэй шүү дээ. Далайцсан бичсэн. Тэгээ омега 0-ыг яаж болох юм бэ гэхээр түрүүний томьёо өсөө. За би энд нэг харуулгах нэг харж хэдүүлээ те. Омега 0 гэдэг үл ердөө энэ томьёо гэж шүү дээ те. За их гарсан л те. Омега 0-ыг омега 0-ыг олохын тулд 2p-гээр том t-тэй болж шүү дээ тийм ээ. T-тэй байна. За ийм маягаар хийх хэрэгтэй. За тэгвэл саяныхаа харъя дахиад. Тэгэхээр t нь бүтэн жишээ нь энэ чинь нэгдүгээр бие учраас t нь бол одоо бүтэн хэлбэл хугацаа гэхээр энэ 2 харагдаад байна шүү тийм ээ. За одоо 2p-гээ юунда t-тэй хувааж хийж омега 0-ыг олноос t сая 2 гарсан юм чи 2p-гээ t-тэй хуваахаар 2-тэй хуваахаар p гарчин. За ингээ p гэсэн тэгштэл гарчлаа. За яг энэ маягаар 3 хийхгүй юу? Тэгэхээр 3 бол яг энэ төр жаахан түүхтэй нь 3-ыг 2 3 2 хоёулаа далайц хийж байгаа ч. Одоо бид тэгшгэлээ хааш. 2 ч тэр 3 ч тэр бидэнд далайц нь 2 байгаа байхгүй. Тэгэхээр 2 далайцтай тэгшгэл бол DE 2 л шүү дээ. Тэгээд хоёрыг нэг сонгож ав. За гэтэл 3 дугаар бие гэж байгаа тийм ээ. 3 дугаар бие гэсэн учраас бид нар сая би цээжээр бодоод энэ дорвол яг ингэ бодоод тавьчихсан байна шүү тийм ээ. Омегагоо Т-дээр л хуваана. 3 дугаар бие маань омега нь үеийн хэд юм бэ гэхээр 3 дугаар бие ч одоо энэ хар өнгөтэй байна шүү дээ тийм ээ. Хар өнгөтэй хэлбэлзэл маань бүтэн хэлбэлзэж байгаа үеийн 1 байна шүү дээ. Үеийн 1 байна шүү. Тэгэхээр 2p-гээ 1 дувааж гарчна. 2p л гарна шүү дээ тийм ээ. За тэгэхээр бид нар 2p-тэй тэгшгэлээ энд сонгоод авчиж болно. Тэгээ 2 далайцтай 2p-тэй. За юун дээр үл зүгээр хийж болно хүмүүстээ. Жишээ нь одоо эндээс бол бас тоолцсон юм байна тийм. Нийт хугацаанд 1-р бие маань 1-р бие улаан бие маань 2 удаа явсан үе нь олчиж. Ингээ омег нь олсон чи p гараад ирчих. Болж байна яг тэгштэл. За хоёр дахь нь бол одоо эндээс харчих. Нөгөө зурагч нь байж. Энэ зур дороо давтагдаа байж байгаа шүү дээ. Давтагдаа байж байгаа. Тэгэхдээ үе нараа өөр юм аа. Тэгээ давтагдаа байж байгаа учраас 3 дугаар бие маань 4 секундэд хэдэн удаа хэлбэлцсэн юм бэ? 1 2 3 4 удаа хэлбэлцсэн байна тийм. Тэгээд 4 удаа хэлсэн чинь 1 удаа хэлбэлцэх тоог нь олохын тулд нийт хугацаагаа тоондоо хуваагаад омегагаа ингээ хөг болцсон. За саяны яг энэ процессыг явагдаад тэгшгэлээ бичигдсэн юм байна шүү гэдгийг анхааралтай харж байна тийм ээ. За энэ тэгшгэлийг бид ингээ олж харж болох юм байна шүү гэдэг. За ингээд олоод тавьчихсан юм байна хариу. За цахилгаан соронзон хэлбэлцэл рүү орохож байгаа хүлээ. За цахилгаан соронзон хэлбэлцэл рүү орохгүйгээр тийм цахилгаан соронзон хэлбэлцэл болгоодыг би дахид дараа харуулна. За ингээд хэлбэлцлийн энергийн талаар нь хэдүүлээ ярилцаадах юм. За хэлбэл За сүлж байгаа. Их тахаар яа. Одоо сая бодлогоос юм асуух гэсэн. За яг дараа нь сануулчихгүй. За одоо хэлбэлцлийн энергийн тухай ойлголттой танилцъя тийм ээ. Хэлбэлцэж байгаа бие чинь энергитэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр хурдтай хөдөлж гин, шилжилт хийж гин тийм ээ. За одоо бүршин дээрүүлж гин, агшиж гин, сунж гин юу математик дүүжин дээр бол анхны байрлалаас дээшээ гараа явчих чинь тийм ээ. Тэгэхээр агшчин сунжин гэдэг чинь харимхай энергитэй байна гэсэн үг. Дээшээ доошоо хөдлөд байгаа чинь потенциал энерги хувраад байна гэсэн үг. За мэдээж хурдтай байгаа тохиолдолд кинетик энерги гэсэн үг шүү. Тэгэхээр энерги бол бүтэн энерги бол ингээд хоёр энергийн нийлбэр байдаг. Энийг бол бид нар мэднэ тийм ээ. Одоо зөндөө үзэж байгаа шүү. За тэгээд шилжилтээ хэдүүлээ синусийн хуулиар авчи. За ингээ хурдаа олчихно эндээс. За хурд бол нөгөө энэ юуны хэсэг бол хурдны хэлбэлзлийн хэсгийн хурдны космос функцийн хурдны илэрхийлэл тэр чигээр хурдны максимум утга байх хэрэгтэй. За бичиг л ингээ харагдаж шүү дээ. Тийм учраас хурдны максимум утга бол шилжилтийн максимум утгатай гэж холбогдно гэдэг. За омега 0 түрүү бичсэн байсан томьёо учраас зүгээр. За ингээд энэ утгуудаа аваачаад орлуулад хэдүүлээ юугаа олъё. Бүрийн энерги олъё. За бүрийн энергийн томьёог бол дараа нь та нар тэр бичлэг байж байгаа учраас сайн харж болно. За та нарын номон дээр ч байгаа да. За ингээд бичээд харж итэл тийм ээ. Ингээ харахад бол жишээ нь одоо V0 дээр эсвэл K дээр тийм ээ. K дээр омега 0 орлуулж болно гэх мэтлэнгээр. Инхээр энэ хоёр гишүүн бол уртлын коэффициентууд нь яг ижилхэн тэгээд синус косинус квадратуудтай функц болж байна тийм ээ. Тэгэхээр энэ үл
бүтэн нэмэгдээд ердөө л энэ 12 илэрхийл болчихно шүү дээ энэ дээр. За энэ дээр бид нар бас юу зүгээр хэлж болох вэ гэхээр нийт энерги бол нэг бол хамгийн их потенциал энергитэй тэнцвэрсэн төгөлт гэж болно. Нол ч хамгийн их утга нь байхгүй. За эсвэл нийт энерги бол хамгийн их кинетик энергитэй тэнцвэр шүү гэдэг утгыг бас илэрхийлж байна. За энийг бид нэг анхааралтай байгаа хэрэгтэй тийм ээ. Анхааралтай байж хэрэгтэй. За одоо би танд бас нэг юу слайд танд онголгодод ингээд харуулах. За одоо ер нь гармоник хэлбэлцлийг бид нар гоё бас төсөөлөд ингээ харж болно шүү дээ. Яахаар ингэж хэлбэлцэл хийгээд идэв юм бэ? Яг энэ хэлбэлцэл маань ерөнхийдөө л одоо математик физик бүх математик физик яг хичээлүүдээр алин дээр зааддаг. Тойргоор жигд эргэж байгаа хөдөлгөөний хоёр одоо проекц юм аа гэж хэлэх гээд. За бид нар бол проекцлэн гэхээр ямар нэг тэнхлэг авах хэрэгтэй. За бид нар бол x y тэнхлэг аваад сурцсан улсууд шүү дээ тийм ээ. За жишээ нь зурган дээр байж гин p-цэг одоо анхны байрлал нь x тэнхлэгтэйгээ φ өнцөг үсгэсэн байсан юм шүү дээ. За тэгээд энэ b маань цагийн зүүнний эсрэг омега гэдэг үнц хурдаар эргэжээ гэдэг юм байж. За тэгэхээр би сайн хэллээ. Одоо бид нар энэ загварыг сайхан харчих юм бол тийм ээ. Одоо хэлбэлцтэй ингэ төсөөлж чадах юм бол за та нар бодож иж магадгүй хэлбэлцийг бид нар ойлгоцсон. Гармоник хэлбэлцийг ойлгоцсон. Одоо бид нар энерги бас ойлгочлоо. Одоо бид нар бодлогоо ингээд сайхан бодно гэд. Бодлого бодоход юм ойлгоцсон хүнд бодлого бодоход бол хялбархан тийм. За нөгөөтэйгүр ингэж бас энэ хөдөлгөөнөө ингэж дахид задлж эн чинь анхан юунаас үүссэн юм бэ гэдгийг ингээ харах юм бол зарим нэгэн бодлого бодоход бас бүр их гоё хялбархан харагдана. Бүр хялбархан харагдана тийм юмыг харах. Жишээ нь одоо эхний хоёр зургийг би хэлээд өгчлээ шүү дээ. P-цэг маань омега өнцөг урттайгаар цагийн зүүнний эсрэг тойргоор хөдлөх нь. За тэгэхээр тойргоор хөдлөж байгаа гэдэг чинь нөгөө радиустай гэсэн үг. Тэр тойргийн радиус нь А байна. За эргээд хөдлөж байгаа учраас одоо тэр x тэнхлэгтэй үсгэсэн өнцөг маань одоо хувраад ирнэ шүү төөдтэй гэж. За тэгэхээр би танд хэлэх гэж байна. Энэ юу тэр проекцийг хаана авах юм бэ гэхээр x y гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр x тэнхлэгтээр проекцлж болно. Энэ ард байна. X тэнхлэгтээр проекцлох юм бол радиус векторынхаа косинусыг аваад тахна шүү тийм ээ. За y тэнхлэгтээр проекцлын синусыг аваад тахна тийм. Тэгээд саяны миний ярьсан юм ч одоо харагдаж шүү. Косинус синус функцээр тодорхойлогдож байгаа юмнууд бол гармоник хэлбэлцэл хийнэ гэсэн. Тэгэхээр ингэж радиусан проекцлж байгаа учраас косинус синус функц авна шүү. А гэтэл төөтөө өнцөг нь бол яг энэ чигд эргэж байгаа хөдөлгөөний хуулиар ингээд хувирчиж байгаа учраас энэ ихний нэгдүгээр игнэний функцүүд бол юг харуулж байна. Гармоник хэлбэлцлийг харуулдаг шүү. Тэгэхээр одоо бид нар юу гэж хэлэх гээд байна вэ? Тойргоор жигд хөдөлж байгаа биеийн ямар нэг тэнхлэгтээр буулгасан проекцл ердөө гармоник хэлбэлцлийг харуулдаг байна шүү. Тэгэхээр одоо бас бодлого бодоход аягуус гоё одоо тэр хурд мурдыг харж яхад бол айхтар математик үйлдэл хийхгүйгээр бас харж болох боломжтой. За жишээ нь одоо энэ дээр харагдаж шүү. Энд чинь жигд эргэнэ. Жигд эргэн шүү бас тэрийг хав. Өөрөөр хэлбэл өнцөг хурд нь жигдхэн байгаа чинь жигд эргээ авчих шүү. Жишээ нь одоо манай бие бол одоо анх одоо яг энэ x-ийнхаа хамгийн тойргийнхаа хамгийн баруун талын захын цэг дээр исэн бол аредус хийж байгаа шүү. Хамгийн их шилжилт болсон явж байгаа шүү. За тэгэл цаашаа хөдлөө идэхлэн бидний шилжилт бол богиносоо л байгаа. Тэгэхээр ингээд шилжилтээр богиносоод байгаа функц чинь косинус гэж таарч тийм ээ шилжилт байна. Тэгэхээр тийм жаж. За тойргоор жигд эргэж байгаа хөдөлгөөний хурд бол тойрогтой шүргэж байдаг. Яг шүргчийн зурцсан байна. Дахиад бид нар энэ хэмжигдэхүүнийхээ x тэнхлэгээр проекцийг авна тийм. Тэгэхээр би энэ үнцгийг та зүгээр ингээд харуулцсан. Энд ингээд тэмдэглэсэн байгаа шүү. Энэ үнцгүүд энд харагдаж байна тийм. Хоёр перпендикуляр талуудтай үнцгүүд учраас энэ үнцгийг харагдаж байна. Тэгэхээр Vx маань хурдныхаа синус нь болж харагдаад байна шүү тийм ээ. Энэ цэнхэр тэмцэл төөттэй гэж чинь синус төөттэй болчихно тийм. За гэтэл чиглэлвэл юуныхаа эсрэг тийм. Координатын тэнхлэгийнхаа эсрэг. Тийм учраас хасахындаг гараад ирчих тийм үү. Хасахындаг гараад ирж энэ улаанаар тэмдэглэсэн байна. Тэгэхээр энийг бол би зөвхөн бодож чинь та нар бол зөвхөн геометри талаас нь ойлгоход их гоё байгаа. За мэдээч хэрэг тэр амплит 70-ийн нутг нь бол уламжлаар гарч идэг учраас тэн дээр бид нар 70-ийн нутгийг бол зурж үзүүлээгүй шүү дээ тийм ээ. Одоо яг харах юм бол хэрэг 70-ийн зургийг бол зурган дээр болцоо болчихж байгаа байхгүй тийм. Аредусыгаа дахин омег дахин үржүүлнэ. Хамаагүй урт юм гарна тийм ээ. Тийм. За зүгээр энэ бол загварын зураг учраас харуулж байна. Хамгийн чухал юм би та тэмдгийг харуулах гэдэг. За хурдтгал нь хаашаа харах вэ? Энэ их гоё зураг. Хурдтгал бол мэдээж жигд эргэж байгаа тойргоор эргэж байгаа бивэл хурдтгал нь төв рүүгээ харуулна. Дахиад проекцлно. Дахиад проекцлоо энэ үнцэг энд ирсэн байгаа байхгүй. Нөгөө төөттэй үнцэг маань энд ирсэн байна. Би өнгийн жах ингээд тавьчих. Тэгэхээр бидний сонирхоод байгаа А маань бас л косинус болчих. Одоо бол косинус л гараад ирнэ.
За бас л мэдээж x тэнглэхийнхаа эсрэг хартсан байна. Тэгэхээр хасах тэнглэхтэй гарч байна. Тэгэхээр энэ илэрхийллүүдийг та нар бүгдээрээ юугаар хийцэн байгаа шүү дээ. Уламжил аваад хийцэн байгаа. Тийм учраас уламжил авсан утгыг би тайлбарлах гэж айхтал зорьсонгүй зүгээр л космос синус гарч байгааг энэ бол зурган дээр гоё энэ сайхан тайлбарыг харуулах гоё харагдаж байна. За хэлбэлзлийн энерги дээр би одоо та нарт энэ юу зурж харуулъя? Дүрсэж харуулах гэдэг. Потенциал энерги. Тэгэхээр потенциал энергийг бид нар ингээд юу гэж бичсэн байна те. За тэгээд нөгөө хэлбэлзэл маань шилжилт маань ингээд гармоникоор хөвсөж байна. За тэгээд гармоникоор хөвсөж байгаа функц аавч биччихээр ингээд гараад ирсэн байна шүү дээ. За энэ функцийг бид нар зурхын тулд дахиад юу задлж байгаа. Яг нэг космос квадрат функц зурж болно. Би энэ дээр нэг юм харуулах гэж та нарт үеийг харуулах гэж зориуд задлж байгаа. Тэрнээс энэ функцийг зурчихад бол амархан шүү дээ, тийм ээ. За зураад үеийг харсан ч болно. Тэгэхээр хүн бол янз янзын одоо юмыг ойлгодог, талаас нь ойлгодог байл зүгээр шүү дээ. Одоо энэ чинь та нар энэ хичээлийг яг ингэ хийж явахдаа тригонометрик хичээлийг нэлээд хэдэн хүн явж байгаа шүү дээ. За тэгэхээр би одоо та юуны функцийг зурж үзүүлэх гэдэг. Зөвхөн юу шиг функц шүү. Зөвхөн потенциал энерги шүү. Тэгэхээр энэ зурган дээр К-гийн бид нар арилгыг орхицсан байна. За одоо ингээд бичгээр би энэ космос квадрат функцийг давхар өнцгийн функц рүү оруулаад космос 2 альфа гэдэг рүү нь оруулах юм бол ийм хэлбэртэй бичих чинь. За энд нэг сонирхолтой юм харагдаж байна. За энэ зургийг графикыг байгуулж болно. График бол 2 хэсгээр тогтцсон байна. Тэгээ нэгнийг одоо 3 дахь гинэд бичиж. Эхний хэсэг нь зүгээр К квадратыг байх нь 4 гэдэг. Тэгэхээр манай графикн дээр К квадратыг бол 2 гэж байна. Тэгэхээр 4 гэдэг чинь голоор орж ирнэ гэсэн үг шүү дээ. За энэ дээр би нэг харуулсангүй зөв голоор орж ирнэ гэсэн. Ийм гэхдээ эерэг тэмдэгтэй. Тэгэхээр эерэг тэмдэлхийг энэ цэгээр огтлж байгаа ийм параллел шулуун дээр косинус гэдэг графикаар нэмчих юм байна шүү. Тэгэхээр косинус график чинь бол үнэндээ бол яг энэ голоороо бидний 0 цэг дээр байж байгаа шүү. 0 байж байгаа. Тэгэхээр энэ функцийг яг тэр хэмжээгээр авчид дээш өргөцсөн байна шүү. Энэ чинь космос функцийн график шүү дээ. Ер нь бол тийм ээ. Космос функц бол ихээс эхэлдэг. Гэхдээ энэ бол түрүү яг энэ гол талаас доошо буутсан байсан функц хэвчээ шүү. Амьдрал дээр бол яг л голоос хоёр талдаа далайцууд нийслэн сүлжих хэвчээ. Гэтэл бид нар авчид дахиад 4-ний А квадрат гэдэг яг энэ талыг нэмчихээр манай функц бүгд эерэг тал руу гараад ирчих тийм үү. За зүгээр энэ бол байгуулалтын арга. Энэ бол та зөвхөн математикээр мэддэг учраас зүгээр. Би хамгийн гол нь юу хэлэх гэсэн бэ гэхэд та нарыг хардаа энэ давхар функцээр задлахаар энэ Т маань 2 багтчих байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ маань Т2 багтна гэдэг чинь энэ энерги маань бас гармоник юм байна. Энд дээр бид аягүй сайн дүгнэлт хийгээл. Энерги бас гармоникоор хөвсөд байгаа байхгүй юу? Тэгээ би та тест хичээл эхлэх юм. X гэж бичсэн дотор юу ч байж болно шүү дээ. Шилжилт байж болно, хурд байж болно, хурдтгал байж болно. Бид нар бүгдийг үсчихлээ тийм ээ. Одоо бид нар энерги хүртэл ороод ирж шүү дээ. Энерги потенциал энерги бас тэр X-ийн жонд ороод ирсэн байна тийм үү. За ингээд тоон шийдэсээр бол гармоник гэдэг нь харагдаж байна. За манай дээр космос функц илэрхийлэгч тийм. Энд хамгийн чухал юм бол шилжилтийн үеийг бид нар Т гэж бичих хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэр Т үе нь 2 багтчихж байгаа байхгүй. Тэр нь 2 багасч чинь. Тэр нь юу гэсэн үгээр потенциал энерги бол гармоникоор хөвснө. Гэхдээ шилжилтээс 2 дахин бага үетэйгээр явна гэж тийм ээ. Тэгэхээр эндээс харж байхад үе гэдэг бол нэг бүтэн дээд өндрөөсөө дахиад дээд максимум оврын цэг дээр очих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр юу нь бол 2 дахин багасчаад энд байж шүү дээ. Тэр үе нь 2 дахин багасчаад байж байна. Жинхэнэ хэлбэлцэл дээр бол. За ер нь бол бид нар одоо ингээд харж ийхэд ер нь ингээд хараад сурах хэрэгтэй. Бид нар хэлбэлцэл байсан мэл гэж ялах юм бол энэ хоёрынхоо энэ доошоо харцсан хоёрынхоо аль нэг нь дээшээ эргүүлээ бүтэн хэлбэлцэлтэй гаргаж болно шүү дээ. Гэтэл потенциал энерги бол бүтэн хэлбэлцэл дотор 2 удаа хөвсөн явчихдаг юм тийм үү. Амьдрал дээр харж болно шүү та тийм ээ. Өөрөөр хэлбэл бүтэн хэлбэлцэл хийнэ гэдэг үл жишээ нь пүшний хувьд бол баруун талын хамгийн их цэгээс дахиад баруун талын хамгийн их суналттай цэг дээр очих байхгүй тийм. Гэтэл потенциал энерги максимум утга гэдэг чинь баруун талын цэг дээр ч байна, зүүн талын цэг дээр ч байгаа шүү дээ. Тэгэхээр баруун талын цэгээс баруун талын цэг дээр ирэх бүтэн нэг үеийн хөдөлгөөн дотор потенциал энерги чинь баруун максимум, зүүн максимум гэдэг таарад байгаа учраас давталт нь максимумын давталт нь 2 дахин яваад шүү. Нэг хэлбэлцэлд 2 дахин орж ирдэг байгаа байхгүй. Тэгэхээр үе бол 2 дахин багасна гэдэг. Тэгээ иймэрхүү зүйлүүдийг аюулсаа анализ хийж харж явах хэрэгтэй. Томьёо бол байж болно. Гэхдээ иймэрхүү анализ хийж болно. Тэгээд дараа нь бид нар чинь сургуульд орно. Тэгээд хичээлээ хийн цаашаа та. Тэгээд инженер болно, янз янзын усуд болно. Энэ юмнуудыг сайн ингэж анхааралтай харж хэрэгтэй. За бид нар юун дээр харъя. Кинетик энерги харъя. Кинетик энерги бол
бас түрүүний яг томьёо ингэж бичигдчих болно. Синус квадрат функцээ бид нар юуг нь бууруулад, зэргийг бууруулад бас давхар өнцөг рүү оруулчихаар үе нь бас 2 гарч чинь тийм ээ. Үе нь бас 2 дахин багасж байна. За энэ дээр нэг онцлог бол бас яг нөгөө синус функц чинь нойлоос эхэлдэг. Биш ээ. Гол нь юунаас хийж явах хэрэгтэй тийм ээ. Нөгөө нойлоос эхэлж явах хэрэгтэй шүү дээ функц ч өөр. Тэгэхээр энэ функц яг доошоо ингэж явж исэн байхгүй дээ. Уг нь бол тийм ээ. Яг энэ дээр юун дээр бичих нь шүү дээ синус функц. За тэгээд яах нь нэг гэдэг энэ функцээс энэ яг энэ гол дээр ингэ байжсэн байхгүй тийм энд байжсэн байх тийм үү. За эндээс. За энэ дээр за байж байгаа энэ дээр нэг яг урагшаагүй гэх. Энэ дээр хоёр чи ягаад солигдсон байдаг лээ. За энэ дээр энэ синус функц маань одоо дахиад нөгөө эсрэг нь солигдож шít. Одоо энэ дээр хардаа энэ тийм. Хасах косинус функц байгаа шүү дээ. Хасах косинус функц гэж яг энэнийхээ функцийг одоо яг энэ улаан функцийг бид нар хасгамжтай тавина гэдэг чинь доошоо харуулчихна гэсэн үг шүү дээ. Тэгээ яг хуучин байнд навч тавьчих л дээ. Тэгэхээр энэ функц гараад ирэх юм байна. За энэ бол бас л кинетик энерги хувилбар байх. Зөвхөн энэ дээр бид нар давхцуулж харсан бол бас айтайг юм харах байж тийм ээ. Энэ дээр юун дээр яг энэ үдгэр яг 0 дээр нь нөгөө потенциалын максимум кинетикийн максимум дээр юуны потенциалын минимум таарад ингээд яг энэ шугамч нэгээд энэ хоёрын нийлбэрт үл энэ шугамчин гарах хэрэгтэй. За яг энэ тэр зураг нь бол танай сурагчид дээр байгаа шүү. Би нэг байж 11 дугаар ангийн ном билүү нэг 10 дугаар ном дээр харсан. За дахиад бас зурдаг юм байна. Тэгэхээр энэ дээр нэг зүйл харж байгаа гэдэг. Энэ бол графикийг бол хугацаагаар зурсан байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо юмнуудыг хүнд ингээд тайлбарлахад их гоё янз янзаар тайлбарладаг юм байна л да хүмүүс тийм үү. Жишээ нь одоо саяны энергийн юунуудыг бол дандаа хугацаагаар харуулсан биш. Томьёо маань өөрөө хугацаатай байгаа байхгүй тий. Тэгээд дараагийн график дээр үл жишээ нь координатаар нь харуулсан байна шилжилтээр нь. Тэгэхээр шилжилтээр нь яаж харуулах вэ гэхээр томьёонууд бол байж байна. Тэгэхээр энэ дэр бол хугацааны шилжилт яваад байна шүү. Хугацаа яваад байна шүү. Тэгэнгүүт энд ингэж томьёогоо хувиргаж хагаад энэ хугацаатай хэсэг чинь шилжилт болоо явчих шүү. Энэ хэсэг чиг энэ арын хэсэг үе шилжилтчүүд тийм ээ арын хэсэг шилжилт. За тэгээ шилжилтийнхаа хэсгийг аваачаад энэ чинь аливаа нэг шилжилтийнх нь квадрат явж шүү. Тэгээ ингэ шилжилтийг тавьчихаар бас энэ график гарна. Одоо энэ кинетик энерги бол ердөө шилжилтээр илэрхийлэгдэж байна. Бас ингэж зурдаг хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол k квадрат гэдэг энэ параллелийн юун дээр шулуун дээр доошоо харсан энэ юуг хасчихж шүү. Параболыг доошоо харсан параболыг уучлаарай. Доошоо харсан парабол гэхээр би хассан дээр яриад байгаа байхгүй. Доошоо харсан параболоо энэ шулуун хоёрын нийлбэрл юм байна. Гэтэл энэ нийлбэрийн зурчаад байгаа юм байхгүй тийм ээ. Энэ нийлбэрл юм. За ийм график гарах юм байна. За дараа нь потенциал энерги бол их асуудал байхгүй ингэж зурагч чинь тийм үү? Ердөө л нөгөө саяны шилжиж одоо космос квадрат гэдэг функц байж байгаа учраас тийм ээ. Шууд ингэж зурчих. Космос квадрат гэж x квадрат ч тийм ээ. Тэгээд энэ бол дээшээ харсан парабол байна. Энд бол болчих шүү дээ тийм ээ. За ингэж болгочих. За өшөө бас асуултууд байна лээ юун дотор. Тестүүд дотор унтрах хэлбэлзэл албадмал хэлбэлзлүүлийн тухай асуудал байлаа ш. За тэгэхээр хэлбэлзэл яахаар унтардаг юм бэ гэхээр ойлгомжтой тийм ээ. Бид нар бол математик дүүжин тэр бүрсэн дүүжин хоёр л тэгээд мөнхийн хэлбэлцэхгүй шүү дээ. Тэгэхээр тэнд бол одоо саад болж байгаа юм нь агаар ч юм уу эсвэл ширээний үйлт ч юм уу тийм. За энэ дээр бол яг зүгээр загвар харуулад хэлбэлцэж байгаа зүйлээ шингэн дотор хийцэн байна. За ингээд унтарна. За тэгээд мэдээч хэрэг энийг та нарууд оюутан босоо яг энэ бодлогыг ингээ яаж боддгийг тэгээд харах байх тийм ээ. Зүгээр бид нар бол одоо анализ хийх зорилгоор шийдийн даваа тавьчихсан байна шүү дээ. Тэгэхээр шийд нь үл их аятай харагдаж байна. Нэгдүгээр косинус синус хуулиар хувирч байгаа нь үнэн байна. Энэ хэлбэлцэл. Гэхдээ хамгийн чухал юм бол далайц бас хугацаагаас хамаарат байгаа байхгүй. Хамаарахтай e функцээр тийм ээ экспоненциал функц гэж ярьдаг шүү дээ. Энэ функцийг хасах зэрэг яваад байна шүү дээ. Хасах зэрэг яваад байна гэдэг чинь энэ а гүрчг нь e-ийн хасах бета t гэдэг юм бол хугацаа өсөх тусам энэ хэмжигтэн багасаад байгаа байхгүй. Тэгэхээр тэгчдүүдийг ерөнхийд нь харахад эн чинь бол манай юуны далайц болж харагдаад байна шүү дээ. Тэгчдэглийн. Тэгэхээр далайц бол хугацааныхаа туршид буурах юм байна. Ийм учраас тэр дээр тавиад байгаа гарчигч нь сайхан тохироо таарад байна тий. Буурна, унтрна гэж юм тийм ээ. Эсвэл замхна гэж юм тийм аль ч үгээр хэлж болно. За зургийг ингээ сайхан зурцсан байна график. За энэ дээр нэг асуудал байна. Их сайхан зурсан байна тийм ээ. Гэхдээ энэ би ямар утгаар их сайхан зурсан бэ гэж хэлж байна. Тэр далайц буурж байгаа чинь тодорхой функц байна шүү. Тодорхой функц юу гэхээр e функц маань гэж шүү дээ. Тэгэхээр e функц буурж байгаа функц ингэж зурагддаг шүү дээ тийм ээ. Яг тэргээр далайцын тариа ийдсэн юм байна шүү.
За энэ үл сайхан боломжийн юу харагдаж байна. За албадмал хэлбэлцэл. За албадмал хэлбэлцэл гэдэг чинь саяны замхрах хэлбэлцлийг жишээ нь бид нар яагаад унтраад байгаа юм бэ гэхээр сая хэлсэн шүү дээ. Үлдэнд энерги алдж болно, агаарын юунд энерги алдж болно. Сая тэр шингэн дотор бас үлдээс болоод энерги алдаад байж болно. Тэгээ ер нь эцэст унтарч байгаа шалтгаан бол энерги алдаж байгаа юм биш. Тэгэхээр энерги нөхөд байх юм бол хэлбэлцлийг үргэлжлүүлээд байх боломжтой байна, тийм үү? Тэгэхээр бид нар жишээ нь тэр хүч маань ямар хүч байх юм бэ те? Нэг удаа цохоод үйлчлэж хүч, нэг удаа цохоод импульс маягаар зогсчих юм бол тэр чинь дахиад чөлөөт хэлбэлцэл болоод унтарч шүү дээ, тийм үү? Тэгэхээр энэ юу хүч маань ямар хүч байх хэвээр юм бэ гэхээр үейлэн хувьсах хүч байх хэвээр те? Үейлэн хувьсах яг сайхан юутай нь тэр хэлбэлж байгаа системийнхаа одоо хөдөлгөөнтэй тохируулсан хүч байх хэвээр шүү дээ, тийм ээ. За тэрний нэг сайхан жишээ бол одоо хүүхдүүд жижиг хүүхдийг саатуулж байгаа тохиолдолд одоо тэр хүмбэл тэр гаднаас нэг саат юуг нь хэлбэлзлийн унтраахгүй тулд гаднаас нь юу өгдөг өстэй тий хүчээр их өстэй. Тэгээ тэр хүчнүүд бид нар гээс яг хэлбэлзлээ тохируулаад үйлчилж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр жигтэн бас тохирчих хэрэгтэй. Тэгэхээр тэр үеийн хувьсах гэж байгаа тэр байхгүй юу? За тэр үеийн хувьж байгаа хүчээ бидүүлээ бас нэг үеийн хувьж байгаа функцээр бичиж ямар ч үсэн космосоор бичиж тийм үү. За ингээд энэ тохиолдолд би зөвхөн далайцыг бичээ тавьчихсан байна. Одоо та нар хардаа ард нь мэдээж хэрэг далайцыг үрчгэн нөгөө нэг гармон функц маань орж ирэх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ дээр харж ихт бол би зөвхөн далайц бичиж шүү. Тэгэхээр төрөөнийхтэй харьцуул. Төрөөнийх бол далайц дотор x y функц ороод ирсэн байсан. Бууруулдаг функц хугацаанд самарсан байсан. Одоо бол энэ далайц дотор ямар ч хугацаа алга байна шүү дээ, тийм ээ. Хугацаа алга байгаа учраас эн чинь яа гэсэн үг вэ? Далайц бол хөдлөхгүй юм байна. Тогтмол байх юм байна гэсэн үг. Одоо унтрахаа байлаа гэсэн үг. Далайц тогтмол гэж унтрахаа байна гэсэн үг. Яагаад унтрахаа байж байгаа юм бэ гэхээр тэр алдаж байгаа хүч чинь энерги нөхөж өгöd байгаа байхгүй юу? Энерги нөхөж өгöd байна. Тийм учраас энэ албадмал хэлбэлзэл зогсохгүй нь шүү дээ. Тэр алдаж байгаа энерги хэмжээ чинь зогсон цагт л зогсно уу гэхээс биш. Одоо хэлбэлзэл маань яг сайхан гармонкоор яваад өгөх юм байна. За энд нэг зүйл ажиглагдаад байна. Тэр доор байгаа язгууд доор байгаа хэмжигдэхүүн бол тэр омега 0 гэдэг хоёр юмны ялгараас хамаарат байна шүү дээ. За энэ дээр нэг зүйлийг дахиад анхааруулах хэрэгтэй. Тэр алдаж байгаа хүчний давтамжийг бол омега 0 гэсэн байна шүү дээ, тийм ээ. За системийн давтамжийн за энэ дээр бид нэг юу яа дөө. Омега 0 бол системийн өөрийн давтамж шүү дээ. Омега 0 бол системийн өөрийн давтамж. Юу гэсэн утгатай ярьж ийм вэхээр одоо өөрийн давтамж гэдэг үгсээ ойлгоо. Өөрийн гэдэг чинь хувийн гэсэн үг шүү. Энэ дээр би юу тэр өөрийн хувийн гэдэг ямар давтамж яриад байна гэвэл чинь ямар ч юм хэлбэлцэж байгаа шүү. Амьдрал дээр хамгийн их жишээ байж болох механик хөдөлгөөний жишээ хэлбэлц хөдөлгөөн гэж байгаа шүү. Энэ гадаа салхинд мод хэлбэлцэж гин, байшин барилга, гүүр одоо бүхэл юм маш бага хэмжээгээр хэлбэлцэж гин тийм ээ бүгдээрээ энэ жижиггээд оргионд чинь бүхэл юм хэлбэлцэж байна. Газрын хөрс мөс бүгд хэлбэлцэж байна. Тэгэхдээ энэ хэлбэлцлүүд чинь бид хоёр модыг ингээд аваад үзэхэд том мод, жижиг мод хоёрын хэлбэлцэл өөр шүү. Том одоо шавж жижиг шавж хоёрын тэр далавчны шилжил юунууд хэлбэлцлүүд өөр шүү. Тэгэхээр тэрийг хувийн хэлбэлцэл гэдэг байгаа байхгүй. Гаднаас нь омега оруулж гисэн шүү. За яа омега оруулж гэсэн үг гэдэг. Энэ дэр омега байх хэвээр. За гаднаас хэлбэлцэж байгаа, гаднаас үйлчж байгаа хүчнийхээ давтамжийг бид омега гэсэн байхгүй. Тэгэхээр одоо хоёр давтамж ярихаас өөр аргагүй юм биш. Манай систем өөрийнх нь өөрөө хувьяасаа хэлбэлцдэг өөрийнх нь давтамж байна. Гаднаас алдаж байгаа давтамж байна. Тэгэхээр тэр хоёрын ялгуур тэр дор харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энд нэг асуудал гарч ирэх нь хэрвээ энэ хоёр тэнцчих юм бол тэр язгуудаар хэмжигдэхгүй ерөөдөө багасаа явчихна. Тэр багасаа явчих юм бол А ихсэн явчихна. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ системийн хувийн давтамжтай гадны алдаж байгаа хүчний давтамж тэнцчих юм бол системийн хэлбэлцлийн далайц ихсчдэг. За энийг физикт бол резонансын үзэгдэл гэж байна тийм ээ. За тэгээ механик резонансын үзэгдэл байж болох нь зөндөө гүүрэн дээр байгаа алдаж байгаа хүчний машинуудын одоо тэр амортизатораар өгч байгаа тэр хэлбэлц хөдөлгөөний давтамж юмыг яаж мэдэх вэ? Гүүр чинь хувийн давтамжтай хэлбэлцэл байгаа шүү дээ. Багч гисэн. Тэрнтэй таарчхал юм бол нөгөө бага хэмжээнээс их хэтрээд гүүр маань одоо эвдэх аюулд орж болно. За яг мэдээж хэрэг тэр олон машин наашаа цаашаа хөдөлж байгаа учраас тэр амортизаторууд хурднууд өөр учраас замбраагүй юм гэж бодъё л да тий. Гэтэл одоо ялангуяа далай тэнгистэй том орнууд чинь том гүүр авчиад далай дээр тавьчихсан байна шүү дээ.
тэр баг нь чинь хэлбэлцэлтэй байгаа шүү дээ. Багныг бол далайн нөгөө давлгаанууд үргэлж тодорхой юугаар бас зохицол байгаа шүү тийм ээ. Бас л нэг тодорхой байгаа. За тэгвэл мэдээж хэрэг давтамжвал нэг хэсэгтэл тодорхой дараа нь хувьсэл явчих байх тийм ээ эндээс. За иймэрхүү юмнууд бол одоо тэр далайн ирэг дээр байгаа нөгөө иргэний хамгаалтын байшин гууд байна тийм нөгөө төмөн бетон цэцлэгүүд далайн давлгаа үргэлж зогчих юм шүү дээ тийм ээ зогчих. Тэгэхээр тэд нар хэлбэлцэлд байдаг байна. Юмыг яаж битгүүд авцууд эвдрэх тийм аюул гарч болох юм байна тийм. За энэ дээр яг тэр энэ 170-ын зурган дээр зүгээр яг тухайн энэ олон давтамжуудаас яг тэр хоёрын хэлбэлцэлд тохирсон давтамжийг өгөх юм бол хэлбэлцлийн талаас эрс ихнэ гэсэн зүгээр зургийг харуулж тийм ээ. За амьдрал дээр бол ингээд жишээнүүд ингээд ярих юм бол бидэрт олон болно тийм ээ. За хэдүүл одоо юу руу орчих. За ингээд механик хэлбэлцэлүүд бол ерөнхийдөө одоо таран сургууль дээрээс заасан юм шиг би давтаад хэлж шүү дээ тийм ээ. За цахилгаан хэлбэлцэл. Цахилгаан хэлбэлцэл гэхээр одоо миний түрүүний хэлсэн чил одоо хэлэх гээд шүү дээ. X үл юу ч хийж болно. Хожиж байгаа л бий байх хэрэгтэй гэж. Хэмжигдэхүүн байх хэрэгтэй гэж. За цахилгаан хэлбэлцэл хаана явагддаг юм бэ гэхээр конденсатор, ороомог бүхий тийм хэлхэнд явагдана. Тэгээ энэ хоёр элемент дотор энэ элементүүдийн хооронд одоо хэлбэлцэл явагддаг байна шүү дээ. За тэгэхээр бид нар бол мэднэ шүү дээ. Ингээд юу яатсан байдаг, цэнгэлцсэн байдаг тийм цэнгэлчдэг тэгээд цэнгээ алддаг гэх тийм ээ. За тэгээ би тэр яг загварыг үзүүлэхээс өмнө тийм загварын жаах урт тийм ээ. Гэхдээ тэгштэглээ бичиж хийдвэл. Тэгэхээр та нар ингэж магадгүй. За одоо тэгвэл тэр анхны тэгштгэл бол тэр X үл юу ч хийж болно гэсэн чинь тэгвэл энд байгаа тэгштгэл бас нэг юм тэгштгэл гарна. Тэгэхээр тэр хэлбэр нь хаа байна л гэж асуулт тавих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр би хэлэх гээд одоо энд гаргачаад байж юм л да. Тэр үл юу гэхээр одоо би Q-г тэмдэглэж X-ийг Q-гээр тэмдэглэсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр бол цэник. Хаана байгаа цэник вөхөр конденсатор дээр байгаа цэник байхгүй. Тэгэхээр конденсатор дээр байгаа цэнигийг одоо хугацаанаас хамаарч хөрсөж байгаа тэгшгэлийг бичсэн чи яг нөгөө хэлбэлцлийн чинь тэгшгэл хэлбрээр харагдаад шүү дээ. Одоо тэр хоёрдугаар игний бичсэн байна шүү дээ. Нэгийнх баг HC гэдэг хэмжигдэхүүнэл омега 0 капдад гэж тэмдэглэж юм бол хэлбэр нь харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол энэ цэнигийн хөдөлгөөн бол гармоникоор хувьсгахна гэдэг нь ойлгомжтой болж явчихлаа. А би одоо энэ дээр юу омега 0 чинь тэгээд тэмдэглэсэн чинь үе чинь тийм шүү гэж хэлээд энэ томьёог бичээ тавьчлаа. А тэгээ энэ дээр нэг чухал юм бол юу гэхээр энэ ард бол Т тэнцүү 2PLC гэдэг Томсны томьёогод одоо багшаач ч сайн заасан байна тий. За энэ юунууд бол бодлогон дээр асуулт болоод их орж ирэх магадлал энэ төр тийм ээ. Зүгээр одоо хөнгөө маягийн гэхдээ та нарыг бас тоомоо үржүүлэхдээ хэлцэг хийж ийн гэсэн утгаал гарах байх тийм ээ. За энэ дээр би жаахан та хэдэд бол жаахан залхуутай санагдж байгаа. Гэхдээ их хөөрхөн харчих. Баруун гар талд чи механик хэлбэлцлийг харуулсан байна. Хамгийн зүүн талд чи яг саяны хэлбэлцлийн хүрээнд дотор болж байгаа физик процессыг харуулсан байна. За голд бол графикаар зүгээр энергиудыг харуулсан байна тийм үү. Тэгээ одоо хэдүүлээ хурдтай энерги зүгээр л харчихъя тийм ээ. Жишээ нь одоо хэлхэнд бол зөвхөн конденсатор цэнгэлсэн байгаа тохиолдолд тэр чинь конденсатор дотор чинь цахилгаан орн байж шít E өсөх гэсэн мэт тийм. Тэгэхээр цахилгаан орны энерги байж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол зөвхөн цахилгаан орн л байгаа. Тэгэхээр системийн энерги бол ердөө бүрийн энерги болно. Тэр улбар шар улаан хоёр тэмдэглэсэн байна. А одоо энэ дээр нөгөө баруун тал дээр хэдүүлээ яа л да. Механик нэг дуусчихъя л да тийм ээ. Яг ингээ байралтай үед хөдлөхгүй байна. Пүрш маань дээд зэргийн сунтсан байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол потенциал энерги л байж чинь тийм ээ. Кинетик байхгүй байна. Бүрийн энерги бол потенциал энергитэй тэнцэж чинь гэсэн. За иймэрхүү зургуудыг харуулсан. За хоёр дахь нь би тайлбарлачих тийм ээ. За хоёр дахь бол конденсатор цэнгээ алдаад дууслаа. Тэгэхээр тэр цэвэр кинетик энерги болно тийм үү? Цэвэр кинетик энерги болно. За тэгээ кинетик энерги тэр гол дээр кинетик энерги. Тэгэхээр бид нар бас нэг юм ажиллаж хэрэгтэй байна. Хамгийн захын цэг дээр потенциал энерги максимум харгалзсан. Хамгийн голын цэг дээр кинет юу потенциал энерги байхгүй болсон чи бүх энерги потенциал кинет рүү шилжчихсэн байхгүй. Потенциал нь байхгүй болчихж байгаа юм. Тэгэхээр бүх энерги кинет рүү шилжиж гэдэг бол хурдны максимумд гаргалзсан. Ингээд сайхан загварыг ингээд харж байна. Тэгэхээр яг тэр график нь харагдаад байна шүү дээ. Юу тэндээс яг ингээд харж яхад нөгөө бид нар чинь сая потенциал энерги конденсаторыг цэнгэлсэн бол одоо хардаа конденсатор цэнэггүй болсон цахилгаан байхгүй болсон. Тэгэхээр бүх юм бол гүйдэл гүйж байгаа тэр ороомогт байгаа сорон зоонд л төвлөрсөн байх. За ингээд зүгээр энэ би баруун гарт зүгээр бичээ тавьчихсан максимум тоо. Тэгэхээр 3 дахь зураг бол яг гүйд эсрэг тохиолдолд харагдаж байна тийм ээ. Тэгээ энэ дээр бид нар юм харах нь шүү дээ. Конденсаторын хавцыг харахад нэмэх хасах дээдлийн хасах нэмэх хасах гэд ингээ үйлээ өсөд явдаг шүү дээ. Нэг талаас конденсаторын хавцны
хоёр хавцсан дээрх цэнэгүүд хувираад байна. Уйлж хувьсаад байна. Нэг талаас ингэж хэлж болно. Нөгөө талаас манай системийн энерги, цахилгаан орны энерги, соронзон орны энерги, цахилгаан орны энерги, соронзон орны энерги гэдэг ингээд хувьсаад яваад байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ маань энергийнхаа хувьд ч гэсэн гармон хэлбэлцэл болж харагдах нь, юунуудынхаа хувьд ч гүйдлүүдийн хувьд харагдах нь, бас нөгөө ороомгор гүйж байгаа гүйдэл тийм хувьд болно. Конденсатор дээр байгаа цэнгийн хувьд болно. Ингээ бүх юмуд нь гармон кулер хөвчдөг байна шүү дээ. За энэ гоё заагуурыг ингээд ярьсан байх нь тийм. За энэ дээр би яг та нарын нөгөө түрүүний нөгөө хэлбэл сүлгээний чинь тэгштгэлийн шийдийг бичсэн амархан. Одоо бол та нар шийдэн байх юу байх юм бэ гэж санаа зовох хэрэггүй шүү дээ. Түрүү x тэнцүү гэж бид нар бичсэн байсан шүү дээ. Нөгөө синус космос. Космосоо бичсэн байна. X-ийн оронд q даалгавар учраас би макс гэж бичсэн байхгүй тий. За ингээд цэнийг бол гармонкоор хувьслаа. Гүйдлийг болохтой бид нар одоо өөрчлөлт харж явах зүгээр дээ хөвгтүүдээ. Гүйд гэдэг нь нэг ч хугацаанд дах цэнгийн урсж байгаа цэнгийн хэмжээгээд ингээд бичиж болно. Энэ бол уламжил ав гэсэн үг байна шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр космос функцээс уламжил авчаар ингээд гүйдэл гараад байна. За энэ дээр нэг юм бид нар анхаарч явах хэрэгтэй байна. Нэг зүйлийг одоо бас сайхан ингэж яаж ивэл ялангуяа тригонометрийн функцүүдийг бид нар ярьж байгаа хөвгтүүд нь аргумент нь гэж ярьдаг юм уу тийм ээ. Физикал фаз гэж ярина. За тэгэхээр ерөнхийдөө фаз математикч ярих байх тийм ээ. Гүйдлээ хардаа та нар. Гүйдэл маань бол одоо мэдээч хэрэг уламжлал авч хасах гараад ирж байна тийм ээ. За тэгээд синус космосын фаз ижилхэн байна л да. Гэхдээ системийн энэ хоёр имжлэгтүүний фаз ижилхэн байна уугүй байна гэдгийг харахын тулд тригонометрийн функц нь ижилхэн функц гэж харагдаж шүү. Тэгээс хоёр өөр функц авчаа фазын зөрөг харж болохгүй шүү. Тэгэхээр космос руу оруулсан. За космос нь яг ийм байна гэдгийг та нар өөрсдөө космосын нийлбэрийн томьёогоор шалгаж болно. Эсвэл зураа шалгаж болно. За баг нийлбэрийн томьёог хурд нь шалгачдаг юм да. Космосын үржүр. Тэгээ нийлбэр байх юм бол синусын үржүр ясчдаг шүү дээ. Тэгэхээр удаж гараад. За энэ дээр харж ихад одоо цэнгийнхаа юутай хардаа та нар гүйдлээ. Фазын зөрүүд эхэллээ шүү дээ. Хоёрны пигээр зөрчил. За хоёрны пигээр зөрчгөр бид нар ямар утгатай юм ярих вэ? Одоо хэн төрүүлж ийнэ гэж физикийн ярьдаг байхгүй тийм. За математикт бас л фаз нь өөрчлөгдөж байна. Хин баруунтай зүүнтэй шилжүүлээд яддаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр хэн төрүүлэх вэ гэдгийг харчихад амархан хөвгтөд. Хоёр фазынхаа утгыг харалт. Хоёрын ижлэх утга авъя гэвэл энэ и дээр байгаа и гүйдлийн ард байгаа т дотор бага утга тавьж ийж тэр хоёрны пи нэмэгдэг утгатай тэнцүү байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ хугацаа бага байж ид нөгөөдгийн их хугацаатай тэнцэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бага хугацаа заана гэдэг чинь төрүүлж ийн гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ чинь гүйдэл маань төрүүлчихдэг юм байна тийм үү? За гүйдэл маань төрүүлчихдэг. За математикийн үүднээс бол энэ функц чинь зүүн тишээ зөрчдөг шүү тийм ээ. Тэгэхээр хугацааны тэнхлэгтээ зүүн тишээ байгаа график бол түүсэн бид таараа шүү дээ тийм ээ. За энэ. За юун дээр потенциалын хувьд бодъё. За потенциал хүчтэй гэдэг нь юуны хүчтэй? Конденсатор дээр хүчтэй. За конденсатор дээр хүчтэй маань юу вэ? Яг Q-гээ C-д оочдаг зүгээр томьёо хэрэгжилчихээр юу шүү. Яг л цэнгийнхтэйгээ фаза ижлэг явчихна тийм ээ. За энийг ячаар. Энийг хараа. Энэ хүүхэд асуусан байх нь чи энэ рүү стат ч юм уу эсвэл яа та хаана орж ин гэж асуугаад байна чи яаж асуугаад вэ? За ингээд цаашаа яг хувьсгуулийн хэлхээ зүгээр товчгээд байна гэж яг ярилцчих тийм ээ. За хувьсгуулийн хэлхэн дээр бол иймэрхүү юу бас нөгөөд нь миний хэлсэн төрний хувьс юу гүйдэл хүчтэй маань бүгд хувьсаад эхэлж шүү дээ. Дахиад нөгөө нэг юу маань харагдчихэв. Хэлбэлцэл юм маань дагаад автаа харагддаг байна шүү дээ. За хувьсгуулийн хэлхэн дээр бол гүйдэл хүчтэй хоёр яа. Фазаар зөрнө. Одоо бид нар фазаар зөрөх гэдэг ойлголтыг бол дажгүй ярьдаг болчихсон. Фазаар зөрнө ингээ харагдана тийм ээ. За энийг анхаарах хэрэгтэй. За энэ дээр ягаад би ингэж хэлэх гээд байгааг бол хувьсгуулийн хэлхэн дээр бол гүйдэл хүчтэрлийг тогтмол гүйдлийн хэлхээ шиг цуваа зэрэгцээ гэдгийг харж байгаа шууд нэмээд тасаад иж болохгүй нь шүү дээ. Яг тэгвэл энэ хоёр фазаараа зөрдөг учраас тэрийг тооцоонд оруулах хэрэгтэй. Тэгвэл гайгүй энэ дээр бол бас боломжийн фазын зөрүүнүүд багш нар чинь нөгөө дандаа юугаар хоёрны пигээ зөрж байгаа учраас Пифагордод боддог аргууд нь хэлсэн байгаа шүү тийм ээ. За доор нь бол бүрэн эсэргүүцний хэлсэн байна. За омын хуулийн би хэлсэн байна. Бичсэн байна энд. За омын хууль дээр нэг зүйл анхаараарай хүүхдүүд. За энэ D тал D тал хоёрыг бид нар яаж ялгах вэ гэвэл ердөө D талд байгаа ямар ч индекс хүн 0 индекс хүн үл яг тухайн их шинжлэх утгуудын хувьд ингэж бичсэн байна. Далайцуудын хувьд бас ингэж бичиж болно. Энэ бол хоёулаа бичиж болох юм байна тийм ээ энэ зүйл. Өөрөөр хэлбэл
далайцын бол бодлого ирсэн байхад доотхоо ашиглал бодчих. За дээдлээ бол тухайн акшн дээр бичиж идэж болох юм байна шүү дээ, тийм ээ. За хувь скуулийн хэлхээний чадлын том ингээ байж байна. Хувь скуулийн хэлхээний гүйл хүчил хоёрын хугацаанаас хамаарсан дээр нь баазаараа зөрчсөн учраас яг энэ тооцоог хийгээд үзэхэд дааны номон дээр байгаа байх тийм ээ. Ингээл тооцоол ингэж гардаг. Энэ бол. За тэгэхээр энэ фазын зөрүү гэдэг юм яаж олдох юм бэ гэдэг асуудалс тавигдсан шүү дээ. Тэгэхээр фазын зөрүүг бид нар энэ дээр л тэр доот томьёогоор олно. А зүгээр хэдүүлээ нэг ийм үзэгдэх. 3 элемент байна шүү. Нэг нь багтаамжтай, нэг нь индукцэлтэй, нөгөөх нь одоо эсэргүүцэлтэй тийм ээ. Тэгэхээр энэ дээр зүгээр би цээжээ танд нэг юм хийчихлээ. Жишээ нь хэлхээнд маань ганцхан R эсэргүүцэл яах вэ гэдэг асуудал шүү. R эсэргүүцэл байна гэх юм өөрөөр хэлбэл бидний мэддэг нэг R гэдэг эсэргүүцэл байвал дээдтэй байж байхгүй болчих шүү. Тэгэхээр тангас V чинь тэг гэсэн үг. Тэгэхээр тангас V-тэй тэг байдаг юм бэхээр P тэг үед байхгүй. Тэгэхээр энэ дээр P тэг байна гэдэг чинь гүйл хүчтэй хоёр фазаараа зөрөхгүй байна гэсэн үг. Тэгэхээр P тэг байна гэдэг чинь энэ дээр л нэг болоод тэр R гэдэг эсэргүүцлээ унж байгаа чадлууд тэр космос P-г аваачих юм шүү. А одоо яг эсрэгээр нь би нэг юм хэлээдгий. Хэрвээ зөвхөн L байл яах вэ? R нь 0 гэсэн үг. C чинь бас 0 гэсэн үг. Инхээр омега L их хуваах нь 0 болчихж байгаа байхгүй юу? За бид нар энэ тоог 0-т бод гэдэг их анхааралтай байх хэрэгтэй мэлээ хөлтэй. За тоог 0-т байгаа хязгааргүй гарна. Гэхдээ эн чинь хязгааргүйдээ нэм хязгааргүй гарч чинь шүү дээ. Тэгэхээр нэм хязгааргүй гарч байгаа үед л P-вэл 2-ны P байдаг те. Тэгэхээр 2-ны P-г авч космостэй тавьчихаа 0 болчихж байгаа байхгүй юу? За би дүгнэлт хэлэх гэж шүү. Ороомог дээр чадал ялгардаггүй. За тэгвэл дараагийнх нь яг хэлэх гэж байна. Омега L байхгүй R байхгүй. Тэгвэл дахиад тэр C-тэй хасах тэмдэгтэй C-тэй тэр хэмжигдэхүүнийг 0-т баах гэдэг шүү дээ. Тэгэхээр хас хязгааргүй гарчихна. Тэгэхээр хас хязгааргүй гарчихаар хас хязгааргүйдээ P чинь хас 2-ны P-тэй таарна шүү дээ. Тэгэхээр космос дээр хас 2-ны P ч нэг 2-ны P ч 0 учраас бас чадал 0 чинь. Эндээс ямар дүгнэлт хийж вэ? Конденсаттай чадал ялгархгүй. Тэгэхээр бид нар юу гэж хэлэх гэж байгааг бол тэр хувь скуулийн эрхэн дээр байгаа гүйдэл бишээ R эсэргүүцэл L ороомог C багтаамж дээр ороомог конденсатор хоёр дээр энерги ялгархгүй. Энийг реактивны эсэргүүцэл гэдэг. Реактив эсэргүүцэл гэдэг. R эсэргүүцлээ чадал ялгарч шүү дээ. Тэгэхээр идэвхтэй эсэргүүцэл. Өөрөөр хэлэх юм бол тэр энергийг аваад нь шүү дээ. Авж байгаад хэрэглээд нь шүү дээ, тийм үү? За ийм утгаар хэлж байгаа шүү. За энэ гүйдэл хүчлийн үйлчлэгч утгууд асуугаад идэв юм байлээ. Жижигхэн өөрхөн юм дээр. Тэгэхээр би ингээд бичлээ. Далайцын утгуудын язгуудыг тооцсон утгууд бол үйлчлэгч утгууд. За манайх энэ үйлчлэгч утгуудаа монголоор бичдэг юм. За эффектив гэдээ бас бичдэг тийм ээ. Дундаж яаж бичдэг тэрэн дээр данаар анхаарна. За резонансуудыг би нэг ингээд тавчгаа харуулчихъя. Нөгөө механик дээр байсан резонанс чинь бас байна. Гэхдээ яг хизээ байх вэ гэвэл яг энэ давтамжтай үед. Энэ давтамжтай үед хэлхээний гүйдэл өсдөг гэж байна шүү дээ. Өснө гэдэг чинь тэр чинь резонанс байхгүй тийм. Тэгээ гүйдэл өсчгөр дагаад бас чадал нүс явчин тийм. Гэсэн ийм хоёр график байна л та тийм. За ингээд би хамгийн гол нь одоо хэдүүлээ яа. За саяных бол жоохон татлаг маягийн болчихлоо тийм. Гэхдээ яг энэ зүгээр юу яа. За хэдүүлээ ингээд одоо хэд хэдэн онуудад ирсэн би зүгээр юунуудыг харлаа. Хэлбэлцэх хөдөлгөөнтэй холбоотой тэр тестүүдийг харлаа л та тийм. Тэгэхээр одоо бид нар бол чиний нэг онооны юунууд бол амархан л ах л та тийм. За хэдүүлээ харъя л та тийм. Өгүүлбэрийг үүсгэх нь шүү дээ. Сая хэллээ шүү дээ. Алдах хүчний хэлбэлцийн давтамж нь гадны хүч гэж миний хэлсэн ч тэр байхгүй алдтаад байгаа. Тэрний давтамж нь манай өөрийн хувийн гэсэн шүү дээ. Өөрөө би хэлбэлцэж байгааг би хэлсэн шүү дээ. Хэлбэлцэж байгаа. Хэлбэлцэхгүй байсан ч хэрэг хэлбэлцэх болвол чөлөөт хэлбэлцийг хийх өөрийн давтамжтай байхгүй тийм. Тэгэхээр энэ давтамжтай тэнцүү болох юм бол албадвал хэлбэлцлийн юу нэгсэх вэ гэхээр бид нар хэлсэн. Далайцсан нэгсэн эрс тийм ээ. Одоо их том далайцтайгаар хэлбэлцээд эхлэнэ шүү дээ тийм ээ. Тэгээ энийг л резонанс гэнэ гэдэг. Тэгэхээр далайц гэдэг нь таарч. За математик дүүжингийн уртыг 9 дахин ихсгэнэ гэж байна тийм ээ. Тэгэхээр хэлбэлцлийн үе яаж өөрчлөгдөх юм бэ? За тэгэхээр математик дүүжингийнхаа томыг бид нар ашигладаг байх хэрэгтэй тийм үү? Математик дүүжингийнхаа томыг ашиглана. За тэн дээр одоо заав яаж хүлээж байгаа энэ дээр бодлтыг ахтай хийгээгүй юм л үү. За зөвөр энэ дээр зэдүүлцээж иргэл хвчилт. Үеийг сонирхоод байна шүү дээ. Гэтэл үе чинь язгуур дор ээлэн дээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр уртыг нь 9-оор үржүүлчихэр чинь тий язгуур дор хэмжигдэхүүн чинь 3 гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр
нөгөөт нь хуучнараа үлдчихин тэгээ 3 дахин л ихсэх юм байна тийм ээ. Томьёон дээр тавьж үзээрэй. За юу тэрийгээ Т1 2 гэдэг яах. Би Т1 2 гэдэг одоо энд гаргаад бодволчихно зүгээр харагдана та нарт. За одоо нэг энэ график ашиглаад энэ долгионы энэ дараагийн 7 хоногт би долгионоор та нарт ярина. За долгион бол бүр илүү сонирхолтой. Бүр их бас математикийн хувьд та нарт айгүй юм хэлж өгнө. За тийм учраас яг сайхан залгаад ороосуу шүү дараагийн 7 хоногт. За график ашиглаж байгаад энэ дээр би долгионы хэсэг тасцуулсан долгион гэдэг юм. Тэгэхээр энэ бол хэлбэлцэл гэж хэлсэн ч болно шүү дээ. Яагаад би ингээд долгион хэлбэлцэл би одоо хэлчихье. Дараагийн 7 та яхаараа тэндийг ойлгосон байх ба гэж. Энэ график нь хугацааны график байгаа байхгүй. Тэгэхээр хугацааны графикт ч яг тэр долгионы тухайн цэг дээрх хэлбэлцлийг нь харуулсан график байхгүй. Тэгэхээр энэ дээр хэлбэлцлийн юм дээр байвчиж байна. За долгионы далайц гэхэр чи хамгийн их холдож байгаа зайн 2 нь харагдаад байна тийм ээ. За үе ихээр үгсэн гэлээ би танад нэг удаа бүтэн хэлбэлцэн гэсэн шүү дээ. Нэг удаа бүтэн хэлбэлж анхныхаа байр руу буцаад ирнэ. Анхныхаа байрд буцаж ирнэ тийм ээ. Энийг бол анхны байрдаа буцаж ирнэ гэж хэлэхэд хайлтайх юм байна. А нойлоос эхлэх анхныхаа байранд буцаж ирнэ гэхээр бас жаахан өчид дутагдaltaй юм тийм үү. Тэр нөгөө бүтэн хөдөлгөөнөө бүтэн давтахгүй учраас. Тэгэхээр 2 гүдгэр юм уу эсвэл 2 хотгороос хэлэхэд хайлтайх юм байна шүү дээ тийм ээ. За ийм байх. За тэгвэл тэр хугацаа байхгүй юу? Хугацааны график бол шууд байгаа учраас шууд л харчих шүү дээ. Энд дээр бол 4 секунд гэдэг нь харагдаж байна тийм ээ. За ингээд юм. За иймэрхүү асуулт бол бага онооч гэсэн бас бидэрт хэрэгтэй. За шилжилт хугацааны хамаарсан тэгштэглийг бичиж байна. Одоо өөрөөр хэлбэл хэлбэлцээ тэгштгэл өвчихгүй юу? За графика харъя. График бол хамгийн их утгаасаа эхэлж байгаа учраас бид нар космостой график аваа. Ингээд их хурднаар. За хурдан гэж байгаа нь ингээд нэг хурдан байхгүй. Нэг минутанд хангалттай яаш. Сайхан тийм ээ. Тэр космостой пункт маань CDE байх шиг тийм. За 72 учраас ойлгомжтой. 72-тай графикаа сонгож авна. Тэгэхээр CE2 нь 2-тай байна. D-г ингээ хасж байгаа юм тийм ээ. За одоо бид нар хамгийн гол нөгөө омега Т гэж биччихдэг учраас энэ дээр бол омега Т-тэй хариултууд шүү дээ тийм ээ. Омега Т-тэй хариултаа. Омега шүү. Тэгэхээр омега бид нар олох хэрэгтэй байна. Эсвэл нөгөө миний түрүү хэлсэн шүү дээ. За энд явж байна тийм ээ. Нөгөөх маань энд явж шүү бүгдээ тийм ээ. За одоо эхлээд яг энэ дээрээ тааруулах гэдэг. За жишээ нь энэ анхны фаз гэж бичиг орж ирэх хэрэгтэй тийм ээ. За би бол космосоос сонгогдсон байна. Гэхдээ анхны фазыг хэдийг авах вэ гэж хэлэхээр Т тэнцүү 0 үед бол манай хамгийн их утга авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр Т тэнцүү 0 гэдэг чинь фаз чинь тэр чигээр 0 байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр анхны фаз заавал 0 байх хэрэгтэй гэд ингээд анхны фаз 0-лаа хийчихлээ. За энэ томын ашигтай байхгүй хүмүүстээ. Тэгэхээр үе маань хэдгэлээ 4 гэсэн юм чинь шууд 4-гээ тавьчихаар 2-ны пин таарч ш. Энд 4-ийг тавихаар 2-ны пиг гараад байна. За ингээд тэгштгэл маань C болж таарлаа. За иймэрхүү хариултууд энэ чинь 2 оноо юм байна ш. Ариун том л оноо юм байна тийм ээ. За эндээс хараарай. Эхлээд далайц бол асуудал байхгүй болчихно. Үе бол асуудал байхгүй графикаас харагдчихна. Хамгийн чухал юм графика хаанаас эхэлж ийн гэдгийг харах хэрэгтэй. Координат ихээс эхэлж синусээ сонгож явна. Хамгийн их утгаас эхэлж космосоо сонгож явна гэдэг. За юмыг яаж өгдөг одоо бас дараа жилд нь хөндрүүлээд хамгийн их утга биш, хамгийн минимум утга биш, бас зөөгдсөн утга гэж болно шүү дээ. Зөөгдсөн утга байх юм бол тэр P гэдэг фаз ч ороод ирнэ. Тэгэхээр энийг бол та надаас дараагийн үндэ би дараагийн үндээр бас энэ талаар оруулсан байхыг боддоо. Тэгвэл бас сонирхолтой шүү дээ. График арай өөрчлөгдөх юм байна тийм ээ. Координатыг нь зөөгдөө явчихна. За дараа нь энэ нөгөө нэг нөхдөг бодлого гэдэг юмнууд явж байна. За энэ дээр бол хурдны тэгштгэл өгсөн байна. За масс нөхцсөн байна. Тэгээд одоо хэдийг олон доо хэвлээ. За хэлбэлцлийн тэгшгэлийг бичиж чинь. Тэгэхээр би та нарыг бодож чинь ерөнхийдөө та нар уламжлаа үзсэн учраас интегралаа үзсэн байгаа. Тэгэхээр сая хэллээ шүү дээ. Уг нь цэжээр авсан ч болно. Гэхдээ яг норм дээр аваа тийм ээ. Хурд гэдэг бол шилжилтээс хугацаагаар авсан уламжлал. Тэгэхээр бид нар ямар функцээс уламжлал авчаад байгаад 2p косинус p-тэй гардыг юм бэ гэж байгаа баг таагаад бичсэн ч болно тийм үү. Инхээр юу нэг косинус гарна гэдэг чинь тэр синус лээсэн бай таараа тийм ээ. За гэтэл 2p байж гин гэсэн тэр үл сул тоо байж исэн юм байна. Гэтэл тэр p байна гэдэг чинь тэр p-гээр авсан л байж таараа. Тэгэхээр p нь урдаа яад нөлөөсөн байх уу гэдэг. Ингээд тэр гарсан p тэнд гараад ирсэн байж тээ гэсэн байна. Тэгэхээр тэр p-г далд оруулах хэрэгтэй байхгүй бид нар тийм. За тэгвэл тийм маягаар ингээ хийх юм бол яг за энэ үл зүгээр яриагаар хийж байна. Одоо бид нэг интеграл авчих шүү дээ. Тэгэхээр интеграл бол та нар ингээ аваа сурцсан чинь гайгүй бах уу. За x-ийг олохын тулд эндээс интеграл авчихна. За интеграл дээр бол d дот хязгаарын нь бол ингээ тодорхойгүй интеграл авчий тийм. За интегралын дөрвнээр бол ингээ гараад ирнэ. Хамгийн жаахан ноцтой юм бол c байна тийм. За энэ c л нөгөө хаанаас эхэлж ийн гэдэгт нөлөөлдөг байхгүй тийм. Тэгсэн манайх
Т тэнцүү 0 үед тийм ээ. Одоо энийг хардаа би одоо энийг хаанаас олсон бэ гэвэл ингэж болох гэдэг. Т тэнцүү 0 үед Т 0 гэхээр хурданд косинус ч хамгийн хурдгаа авчиж байгаа байхгүй юу? Косинус ч хамгийн хурдгаа хурд хамгийн хурдгаа авчиж Т 0 үед. Тэгэхээр би түрүү хэлсэн шүү дээ. Зах дээр ингэж барьж байгаа тавьж байгаа байхгүй юу? Түршээ санаж гараад хамгийн захын цэг дээр барьж байгаа тавьсан шүү дээ. Тэгэхээр тэндээс ч хурдаа нэмсээр байгаад яг тэнцвэрийн байран дээр очиад хурд нь хамгийн хурдтай болж байгаа байхгүй юу? Тэгэхээр хурд нь хамгийн хурдтай болж байна гэдэг маань хөдөлгөөн маань тэр хамгийн захын цэгээс тэндээс ихсэн байх нь шүү дээ. Тэгээд тэндээс одоо синусээс тэр чинь хамгийн талаас эхлэх чинь косинус гэдэг функцээс эхлэх гэдэг тийм ээ. За гэхдээ эн чинь юу гэлээ бид нар чинь наа тийм анхны нөхцөл дээр хамгийн хурдтай байна. Анхны нөхцөл дээр хамгийн хурдтай байна гэдэг чинь анх хаанаас эхэлсэн бэ? Хамгийн хурд гэдэг чинь хамгийн хурдыг би гэсэн координат их дээр байх юм байна. Тэгэхээр юу гэсэн утгатай юм байх вэ гэвэл яг Т тэнцүү тэг байх анхны нөхцөл дээр манай биеийг түлхэгдсэн юм биш үү? Түлхэгдсэн байхгүй. Түлхнэ гэдэг чинь анхны тохиолдолд анхан дээр үл шилжилт байгаагүй юм байна. Гэхдээ хурд байсан юм байна. За тэгээд энэ дээр тэр функц маань аягүй сайхан таарна дөө синус гарцсан байна. Тэгэхээр синус анхны тохиолдолд Т тэнцүү 0 үед 0 байж их хэвээр учраас С тэнцүү 0 тийм үү? За ингээд энэ үл за энэ ч одоо харагдахгүй байна уу? Тэнд нэг юу тэгэлчээд байна. Тэгэхээр энд бол x нь 2 синус pt гэдэг ингэ бичиж. За энийг сайн анхааралтай гаргах хэрэгтэй. Хурд анх тохиолдолд максимум байсан, максимум хурд бол голдоо байдаг. Яг тэнцвэрийн байранд байдаг. Тэгэхээр энэ яасан хөдөлгөөн байвал тэнцвэртэй байранд байхад анх тэндээс түлхэгдсэн юм биш. Түрүү бүршийг харж байгаа зах дээр байж байгаа тавьсан. Одоо бол яг гол дээр байж байгаа түлхэгдсэн байна. За ингээд тэр юуг олчлоо. Одоо хурдтгалаа олно гэж. Хурдтгалыг олохын тулд бол юу авчдаг гэсэн тийм уламжил авчих шээ. За би ингээд аваад бичсэн байна. За 70 цэгдвэл тэндэн гэдэг зүйл. За энэ дээр нэг зүйл бас харах хэрэгтэй гэдэг юм байл шүү хүмүүс. Юу байл шүү. Энэ сантиметр гэдэг нэг юун дээр байгаа шүү. Хариу нь метрээр юм байл. За энэ дээр л бид нар одоо анхаарал бийж хэвчээ болж шүү. Энэ 70 цэгц ойлгомжтой хараад байна. 70 цэгц уртлын коэффициент гэсэн чинь тэр нэм хасах нь хамаагүй баруун зүүн гэсэн үг шүү. Тэгэхээр манайхан 4p квадрат гэдэг авчлаа гэж бодъё. Би та нарыг л тэхгүй гэж мэдэж байна. Та нар л тэрийг мэднэ. Би тэр дараа хэлж байна. Сантиметрээр заавал метр болно. Хариу чи метрээр байж байгаа шүү дээ. Энэ дээр л бид нар энийг хэлчихэж шүү дээ. Чи 4p квадрат гэсэн чинь ард нь тэр зэрэг чинь оруулаад тавьчихсан юм байлээ. Тэгэхээр оруулаад тавина гэдэг нь метрээр байна гэдэг нь харагдаад байна тийм. Тэгэхээр гайгүй. Энэ үл нэг сүртэй сантиметр метрийн хооронд бол юу байхгүй. За дараа нь энэ хурдны тодорхой утганд байсан тийм ээ. За утгыг би хараадах юм. 4.1 секундэд 4.1 секундэд. Тэгэхээр нэг хурдныхаа утган дээр анхныхаа функцэн дээр 4.1 авч тавьчих шүү дээ. Анхныхаа функцэн дээр 4.1-ийг тавьчихад 4.p болчихно. За 4.p гэдэг бол 2-ны язгуудаар 2. За тэгээд утгуудыг өгсөн юм байлаа шүү хүмүүстээ. P дээр 3-ыг ав гээд язгуудаар 2 дээр 1.4-ийг ав гэсэн байсан тийм. За ингээд тэрийг 3 гэж тэр гарна. За энэ сантиметр секундээр гарцсан юм байна шүү. За энэ дээр жага анд урцсан байна. Энэ дээр метр секунд шүү тэр тийм. 10-аас 2 гэдэг нь метр секунд. За тэгээд тэрийг ячна. За дараа нь гинт огцсон нэг юм сони асуулт гарч ирж байна те. Импульсыг ол. Хөдөлгөөн тооны хэмжээг ол. Хөдөлгөөнийг ол гэсэн. Тэгэхээр хөдөлгөөн гэдэг нь яг бид нар импульс гэж ярьж, багшлагчийг импульс гэж ярьж байгаа. Тэгэхээр энд бол сүттэй байхгүй. Маасаар л хурдаа үржүүлнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ нөгөө хугацаанд ч өгч чинь. Хурд чи хэвээрээ байж байна. За ингээд тооцоол хийчих болж байна. Гэхдээ нэг зүйл байна. Хөдөлгөөн тоон за жаа чимэг байгаараа микрофон хаагаараа өгтөд. Хөдөлгөөн тооны хэмжээг хөдөлгөөний тоо хэмжээг нэгжнэл юу байх хэрэгтэй вэ? Метрээр байх хэрэгтэй байхгүй тийм ээ. Тийм учраас нөгөө хариунт чинь заавал нь хурдчийг чи метрээр оруулж ирж шээ. За тэгээ ингээд хариунт тэр гарч чинь тийм үү. За энэ дээр жаахан анхааралтай байгаараа тийм саяны ус жаахан анхааралтай байна. Сантиметр секунд гэдэг нэгжээр бодчих хөдөлгөөн тооны нэгж чинь килограмм метр хуваахан секунд гэж байдаг шээ. Тэгэхээр хариу бол гарцаа байхгүй ингэж гарна гэдгийг бас мэдэрчих хэрэгтэй байна. Иймэрхүү юмнууд бол бид нар таарна да тийм ээ юу юм жаахан анхааралтай байх. За одоо бүршин дүүжингийн массыг 4 дахин хэсгээ хэлбэл зүй яаж өөрчлөгдөх вэ? За бүршгээр бид нар за тэгээд ийм бодлогыг бодоход за би таад нэг юу зөвлөх гээд байна л. Ийм одоо хоёр тал баруун гар тал зүгээр л хэмжигдэхүүнүүдийн үржүүлэлттэй ийм тэгштгэл байвал зүүн гар талч бас үржүүлж болно шүү дээ. Чи ийм тэгштгэл юун дээр таарах үгүй юун дээр их байна. Нөгөө идеалхийн тэгштгэл дээр биш төлөвийн тэгштгэл тэр чигээр энэ байгаа шүү. Тэгэхээр ийм хэлбэрийн бодлогуудыг бодох нэг арга бол ердөө
бодлогын нөхцөл дараагийн нөхцөл хоёрыг л ингээд индекс юу дугаар тавиад бодох нь хамгийн найдвартай. За зарим улсуудад цээжээр бодох байх л да. Гэхдээ би хүүхдүүд зөвлөхтэй бол юу гэж нөхөр одоо нэгэнт одоо маш хариуцлагатай юм шалгуулт өгч байгаа учраас найдвартай. Тэгээд хурдтай. Тэгээд ингээд тэмдэглэсэн юм байх юм бол алдах гэж байхгүй. Тэгээс цээжээр бодчих юм бол юмыг яаж ядг гэж бодоод байна. Тэгвэл одоо үе бичил та хэдүүлээ. Эхний нөхцлөө биччихье. Эхний нөхцөл Т1 үетэй байсан юм байна. Тэр үед маасны юм байсан юм байна. Одоо дараагийн нөхцөл Т2 болчих юм байна. Маасны юм болчих юм байна гэж хэлээл. Тэгэл маасынхаа юуг харчихгүй. 4 дахин хэсгсэн энэ харьцаа биелнэ. Тэгэхээр одоо би нөгөө хэлэх гээд байгаа нь тэр байсан байхгүй юу? Ийм том юунууд энэ үржир байгаа том юунуудыг ингээд дугаарлаж тавьчаад тэгээ харьцуулчихаар үржирчин хоорондоо зэгцрээ явчих шээ. Ингээ харьцуулахаар энэ чинь хоёр маасын харьцаа л болчихж шээ. Хоёр маасын харьцаа 4 гэсэн чинь ингээ хоёр дахин ингээд үе маань одоо хоёр дахин хэсдэг юм тийм гэж хариулахад амархан байх. За энэ бас нөгөө нэг бодлого харагдаад байна. За үе харчих хэдүүлээ үе шууд 4 гэдэг нь харагдчихээн 70-аас 2 нь харагдаад байна. Энд бол асуудал байхгүй болчихно. За одоо юу яаж бодох юм? Одоо хэлж байна. За тэгэхээр график дээр харахаар яаж чинь юуны функц вэ гэдэг ихлэ харамт хэдүүлээ. Тэгэхээр энэ маань синусээс байхаас өөр аргагүй юм ба шүү. Тэр ихэлсэн синусээс юунаас эхэлсэн юм чи тийм ээ. За тэгэхээр синустэй юм аавна. Тэгээд цаашаа явах за тийм 70-аас нь хэд вэ? 2 байж гин тийм ээ. 2 байж. За 2 ингэ байж хахад өшөө юу вэ? Одоо хаана болов? За энэ дугуйн бодолд нь харагдаж л байх хэвээр. За тэнд л байгаад шиг байх юм. За дараа нь үе дээр авчид нөгөө том яга би тавьчихъя гэж хэлсэн шүү дээ. Нөгөө 2 пик бахан том. Энд харагдаж байна доо энэ. За ингээд харагдаж шиг шүү дээ тийм ээ. За энэ. За тэгвэл энд нэг асуудал байна. Энд дээр чинь одоо хасах тэмдэгтэй байх хэрэгтэй хариу. Энэ ягаад ийм хариу байдгүй лэхөө? Хасах тэмдэгтэй хариу шаардлагатай байна да. Энэ дээр одоо эн чинь зүгээр ингээд харж ихад энэ хэлбэлцэд яваад цаашаа явхад бол их хасах руугаа явах юм биш үү? За жаахан манай дээр тэр хариун жаахан харагдахгүй байна хүмүүсүүд. Гэхдээ энэ бол А хариу байхаас өөр аргагүй юм байна тийм ээ. Энд дээр хасах байх нь шүү. Хасах руугаа явах нь шүү. За тэрийг анхаарч байгаа. Энэ дээр зүгээр яатсан юм байгаа би яаж авсан юм аа гэсэн байл хөтэй. За энэ нөгөө түрүүний бодлого чинь биш. 9 дахин x гэдэг 3 гэж гарсан юм тийм ээ. За энэ бол асуудал байхгүй. За саяны тэр асуулт их зөв асуулт биш шүү. Миний бодлолтод дэш нэмэх гарчаад байж байна. Энэ дээр энэ графикаас харах хэрэгтэй байна тийм ээ. Графикаа харж ихт бол эхлээл цаашаа шууд хасах тал руугаа явсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр хасгийг тавих хэрэгтэй байж тийм ээ. Ингээд энэ ч одоо явсаар байгаад 0-оос эхлээд 2 дээр одоо 1 дээр очихоор чинь 2p гээд тэгээ эн чинь хасахтай гарчаад байгаа байхгүй. Тэгэхээр бид тэр А-гийн урд хасахтай байх нь өөр бид боломжтой юм ч одоо жаахан цөөхөн байх шүү дээ тийм ээ. Косинустай функцээр тавьж болохгүй болчиход шүү дээ тийм ээ. Косинустай функц байхгүй. Юу синустай функц 1 2 3 байна. Тэгтээ 2 гэсэн далайцтай ганцхан А байгаа учраас тэмдэгэд харуулахын тулд бид гарцаагүй. Энийг тэмдгийг засъя да тийм ээ. За энэ байна. За энэ ч одоо бас ингэж явж явах шиг дээ. За энэ бол ингэж боломжтой байна. Энэ тэгштэглэнийг харчий та тий. За ямар ч байсан манайх бол косинус байх нь ойлгомжтой байна. За энэ түрүүний өвчнөлд автагдаад байх шиг байна. За энэ дээр ихэд өгүүлбэр харчих хөлтөдөө. Хэлд өгүүлбэр харчих. Одоо нэг 5 минут юм байна тий. За хэлбэлзүүдийн хувьд зөв харгалзаад өгтөн. Саяны юун дээр хэлж болно шүү хөлтөдөө. Унтрах хэлбэлзэл гэж юу юм? Тэгэхээр бид нар яаштай. Энерги нь алдагдаад байгаа. Харгалзаа байж болж байна. Гармоник хэлбэлзэл гэж юу юм? Косинус синус тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол хэлбэлзлийн энерги нь алдагдахгүй гэдэг нь хадгалагдана гэсэн үг байна шүү дээ. За албадна гэдэг чинь одоо агдлуудын нөхөн гэсэн үг тийм тасралтгүй нөхөж өгнө гэж тийм тэр айтайх өгүүлбэр байна. За тэр доот өгүүлбэл үеийн хагас тутам метр гэдэг нэг өгүүлбэр. Чангалаарай асуураа. Дэлгэцээ. Дэлгэц шеэрлсэн байгаа үстэй. Байна шүү дээ. Дэлгэц харагдаад байна гэж юм да. За дэлгэц байна. Энд тий. За юугаар. За энэ дээр би та нэг зүгээр нэг юм тоо тавиад бас ингээд шалгаж их бас юмыг бол зүгээр орлуулад сайхан хийж явах хэрэгтэй шүү дээ. Жишээ нь одоо ингээд шилжилт өгцөн байна. Хугацаа өгцөн байна. Тэгээл тоогоо орлуулаад тавьчих шүү дээ. Тэгэхээр иймэрхүү юмнууд дээр бол одоо бас жаахан одоо энэ дээр үл жишээ нь одоо тэмдэг нь одоо ингээд хасах гарчаад байна шүү дээ. Тэгээд энэ тэмдэг мэндгийг нь одоо шалгалтын дээр чи яадаг юм байгаа ингээд бүгдийг сайхан тооцсон явах хэрэгтэй болж шүү тийм ээ. За энийг нөх даалгавар хэдүүлээ хийгээдгий. Хууль байж байна. За анхны фаз гэхээр анхны фаз би хэлсэн шүү дээ ард байгаа хугацааг өгш явж байгаа шүү дээ. Тэрийг олчлоо бид нар. Үе гэдгээ яаж болох вэ? Үе гэхээр үеэвэл жишээ нь омегаас олж болно. Эсвэл нөгөө 2pt гэдэг
юутайгаа нэг харгалзуулж болох юм да. За энд бодолтой хийчих даа гэдэг тийм ээ. За ингээд анхны фаза олчиж үеийг олохдоо нөгөө Т-гийнхаа өмнөх 4P-г 2P Т гэдэг хэлбэрээр бичиж байгаараа гэсэн шүү. Ер нь энэ 2P хуваах Т гэдэг хэлбэр нь айтайх хэлбэр юм биш. Ихэнх бодлогод үетэй бодлого байдаг учраас ер нь зүгээр яг би энэ зүгээр би бодож байгаа шүү. Тойрог давтамжийг олох гэсэн бодлого ер нь бас цөөхөн харагдаад байна шүү. Дандаа үетэй юм. Тэгэхээр ер нь томьёогоо бол үеэрээ бичиж байгаа нэг ашигтай юм биш хүүхдүүд ашиг гэж ярьж байна. За ингээд Т гэвэл яг эндээс харж хагаад 2P хуваах нь Т гэдгээс үе олчдөг юм байна. За асуулт хурдны далайцыг гэж байна тийм ээ. За хурдны далайцыг нэг уламжил авсан юм харж байгаа л уртлаа хуулаад тавьчих шүү дээ тийм ээ. За ингээ 2P гэдэг энэ тоон гарсан байна. За хурдгалын далайц гэж юм. Тэгэхээр энэ урдны юун дээр бол урдны нөгөө шалгалтууд дээр үл энэ хурд шилжилт хурдгалуудын хооронд нь холбогддог байсан юм байна тийм ээ. Тэгэхээр уламжлуудыг бол та нар одоо синс космосын уламжлал чөлөөтэй авч байгаа юм бол асуудал байна. Энэ дээр бол оноо авах бол их сайхан болсон юм байна. А нөгөө төгөрөн дээр P гэдгийг ингээ P-г нөхцөө учраас бас бид нар цаг алдахгүй гэсэн тал харагдаж байна. За ингээд хичээл маань дуслаа. Тэгээд дараагийн лекц үргэлжлүүлээд хэдүүлээ. Дараагийн 7 хоногт та нар хоёрын саарахгүй тийм ээ. Тэгж жагаад юуны талаар ярилцсан. Долгионы талаар ярилцсанаа. За чанга хэлдэг хүмүүстээ. Бодлого асууж болоход Ешийн За Ешийн дотроос нөгөө юунаас нь асуух гээд байна уу? За тэг хугацаа бол гэсэн тэгтээ зүгээр. 2019 оны 40 би одоо ингэж байна гэхэ чи надад нэг санааг нь хэлчихвэл багш санааг нь хэлээ тэгэхгүй би нөгөө нэг надад тэр материал нь бол алга байна л да. Чи зүгээр уншаад өгчих надад би уншиж сонсъё. Тэр унтрах хэлбэлтийн далайд нь 10 секундын хугацаанд 10 дахин багах нь бол 100 дахин багах хэрэгтэй болно үү? Наа чин тэгвэл нөгөө нэг саяны нэг юу шүү дээ. Нөгөө нэг X за би чамд хэлээ дээ X 0 Y үрчгэн бета Т гэдээсэн шүү дээ. За тэрийг чи ингэж эхлээд X1 гэд хоёулаа X0 гэж тавьчихдаг хөө. Тэр чинь хамгийн анхных шүү дээ. Y дээр Т дээр 0-ыг тавьчихсан чинь Y чинь 1 болоод X0 болчихно үстэй тий. За X2 гэхээр юу гэх нь вэ? X0-ыг үрчгэн Y-гийн бета юу гэж хэдэн секунд гэлээ? 10 секунд гэсэн. Хэдэн? За тэгэхээр бета үрчгэн 10 гэж тавьчих. Болж гинөө? Y-гийн зэрэгтэй штэ. За Y-гийн хасах бета үрчгэн 10 хийгээд бол 10 секунд гэдэг. Тийм. За X3 X0-ыг үрчгэн тэр нь хэдэн секундын дараа гэлээ дараа хасах бета 10 секундын хугацаанд 100 дахин багсан бол 100 дахин багсан хугацааг нь бодохгүй юу? За одоо яг хэлэх гээд шүү дээ. Одоо 100 гэж хэлэх гээд 100 одоо ингэн. Тэгэхээр 10 дахин багасах 10 юу гэлээсэ чи 10 дахин багасах юу гэж хэлжээсэ? 10 дахин багассан гэдэг байгаа үстэй тий. Хэдийн хугацаанд вэ? 10 секундэд. Тийм үү? За одоо X1-гээ X2-тай харьцуулахаар чи 10 байхгүй юу? За. Тэгэхээр X1-гээ X2-д 10 харьцуулчаад чинь тэр нэг бета тэй юм чи үлдчихэж байгаа үз. За тэрийг натурал логарифм гэж байгаа бетагаа олчих заа юу. За тэгээ бетагаа нөгөө X3 тэнцүү X0-ыг үржигэн Y-гийн гээд тэр бета гэсэн бета Т-гээ бичиж штэ чи одоо тодорхой хугацаагаа. Тэр олсон бетагаа чи одоо эндээ аваач тавиад тэгээд одоо тэр хэд дахин 100 дахин гэсэн баха тий. 100 дахин гэдэг чи юу гэсэн үг гэхээр одоо X3-ыг X0-д харьцуулсан 0.101 юм байна шүү дээ. Тэгэхээр үл ийм тэгшил гараад байна. 0.101-ийг нэг тэнцүү Y-гийн хасах бета Т. Бетаг чи түр олоод тавьчихсан шүү дээ тий. Тэгээд секунд нь 10 секунд байна. Тийм тэгээд бетагаа яах вэ? Тийм бетагаа наадах нэг бодож олоод байх юм байхгүй зүгээр Y-гийн тэр нэг 10.1-тэл нэг хариу гарах байх. Тэр бетагаа тэр чигээр нь авчил наана авчил тавьчих байхгүй юу? За чи хараа 10 дахин буурсан гэвээс дээ. Тий. Эхнийх нь тий 10 дахин буурсан 10 дахин буурна нэг ямар хугацааны дараа гэлээ? Хугацаа өгсөн байлоо? 10 секунд 10 дахин буурсан юм уу? Чаг 100 дахин гагна. Үгүй эхнийх нь хэдийн хугацаанд 10 дахин буурсан гэлээ? 10 секундэд.
За тэгвэл тэр чинь одоо 0.1 тэнцүү Y-гийн хасах бета 10 байхгүй юу? Ер нь. За. Эндээс чи Y-гийнхаа юуг олж болно? Y-гийнхаа бетаг олчиж болно зүгээр. Тэгэхээр Y-гийн бета гэдэг чинь 10 зэрэгтэй 0.1 юм биш. Одоо эндээс юугаа Y-гийн бетага олоод тэр хамгийн сүүлд дэгтгэл тавьсан шүү дээ, тий? Y-гийн бета гэдэг. Тэрэндээ орлуулна шүү. За юу. За. Тий. Тэгээд нэг би наадах чинь дахиад нэг эндээс олоод тэгээд дараагийн хичээл дээр хэдүүлээ яа. За би ч үзүүлээ бичээ. За юу. Тэгээд тэгээд. За ингээд энэ. За бас нэг хоёр хүн гараа өргөд байгаа юм шиг байна доктор. Хэл. Байна уу? Болормоо. Ансуур хоёрыг нэг нэгээр асуултаа асуучих. Сугаар өгтөө. За болчихоо те. За. Өнөөдөр хоёрын хичээл видеолбэр орох болов. Өчигдөр өнөөдрийн хичээл митинг дээр байгаа юу гэдэг. Багш нь татарч аваад буцаагаад файл системд нь оруулчихъя. За тэндээс тэгээд та нар үзээрэй. Тэгээд буцаагаад явуулна гэж юм тий явуулна гэдэг. За энийг л асуух гэсэн юм шиг тий хөлтөд. За тэгвэл за тэгээ хөлтөдөө баяртай дараагийн хичээл дээр уулзцгаая. Баярлалаа. За баяртай.